Сайн байцгаана уу? Инх орчгоо таарад мэрэгтэйгээ цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Энэ удаагийн мэрэг маань 2025 оныг дүүртэл танд ерөнхий энергийг харж өгөх шийдлээ. За, энэ 3 сонголтоос сонгоод 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг. За, би хайрын энэ Oracle картаас сонгосон байгаа. Тэгээд ер нь бол хүний амьдралд хайр дурлал маш чухал асуудал байдаг учраас ерөн хайрын карта сонголтын карт болгож дэлгэж тавьсан байна. За, 1-р асуулт нь за бид зургийг нь харуулъя. За, 1-р бүлэг маань ингээд ягаан цэцэгтэй ийм эмэгтэй хүний зурагтай ийм карт байна. За, 2-р бүлэг маань за гэхдээ зургийг хараад сонгохдоо гол биш. Ер нь бол ерөнхий энергийг нь харж сонгороо. Энэ эмэгтэй маань жоохон уйлдсан байна л да. Тэгээд зүрх сэтгэл нь зүрхэн тушаа ингээд зүрхтэй байна л да. Тэгээд энэ бол 2-р групп байлаа. Гэхдээ энэ уйлж байгаа байдлаар нь сонгохгүй энэ тэр гэхгүйгээр ер нь таны нүдэнд хамгийн түрүүнд аль карт нь сонгогдож байна. Тэр хамгийн чухал байдаг шүү. За, энэ 3-р бүлэг байлаа. За, та бүхэн маань гүнзгий амьсгал аваад тэгээ би чулуугийн сонирхолын энэ 1-р бүлэг ягаан Oracle Cards чулуу байна. 2-р бүлэг. За, 3-р бүлэг. За, та бүхэн маань ер нь бол нүдэндээ хамгийн түрүүнд тусаж байгаагаа ер нь бол энэ ерөнхий энерги учраас ямар ч гарч болно. Тэгээд тийм учраас яг зураглал нь ийм байна, тийм байна гэхгүйгээр ер нь аль нь илүү их таны нүдэнд тусаж байна тэрийгээ сонгож гаргаарай гэж хэлмээр байна. За, энэ асуултаараа болохоор 1-р асуулт ерөнхий энергийг шалгана. 2-р асуулт нь хүн хоорондын харилцаа хандлага 2025 онд ямархуу ер нь хүн хоорондын харилцаатай өндөрлөх байна. За, тэгээд 25 оны ажил төрлийн бүтээмж ямар байх вэ? Тэгээд таны тэр бодож байсан ажил бүтгэр байна уу гэдгийг 2025 оны ондоо бүтгэр байна уу гэдгийг нь харж өгнө. 4-р асуулт нь мөнгө төгрөг санхүүгийн хувьд яаж өрнөж дүүрэх вэ? 2025 он маань. За, 5-р асуулт хайр дурлалын тал дээр гэр бүл болон синглчүүдтэй үзэж өгнө. За, 6-р асуулт нь сахиусуудын зөвлөгөө энэ 2025 оны сахиусуудын зөвлөгөө мессеж карт гаргаж өгнө. За, 1-р бүлгийн reading-тэй тавтаа морилно. За, 2025 оны дүүртэл ерөнхий энергийг нь шалгаж өгөхөөр болсон байна. За, Shine Bridge гээд гэрэлтүүлээрэ гэсэн байна. Өөрийгөө улам гэрэлтүүлээрэ. Тэгээд зарим нэг хүмүүс маань зүгээр ингээд хүлээн авдаг бол зарим хүмүүс энэ гэрлийг хүлээн авах болно. За, сөрөг энерги таны гэрлийг дарахыг бүү зөвшөөрөөрэй гэж байна. Тэгэхээр ер нь бол 2025 онд гол энерги маань дүүртэл ерөнхийдөө өөрийнхөө гоё гэрэл дээр анхааруул илүү их зүгээр юм байна. Иймэрхүү энерги ерөнхийдөө давмгаалахаар харагдаж байна. За, тэгээд ер нь 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань зөндөө их зүйлийг бодож ийн л да. Ерөнхий энерги дээр нь зөндөө зүйл, шин зүйлс бас тархинд нь орж ирж байгаа. Мэдрэмжтэй, гоё мэдрэмж, янз бүрийн бодож байгаа тиймэрхүү энергитэй ерөнхийдөө ажиглагдаж байна. Тэгээд шин санаа орж ирэхээр ер нь бол 2025 он дүүртэл ер нь 2026 оноос өмнө ер нь өөртөө аягүй сайн ажиллаад маш сайхан энэ гоё гэрлээ хамгаалаад ерөнхийдөө өөртөө бол маш сайхан зүйл дээрээ төвлөрөх юм бол шин санаа оноо орж ирэхээр ажил төрөл өөрөө сэдэж бүтээхээр иймэрхүү байдалтай харагдаж байна. Тэгээд ер нь бол шин зүйлс ер нь орж ирэхээр ер нь таны бодлоо орчинд амжиж орж ирэхээр харагдаж байна. Тэгээд заримдаа ер нь
хийсэн заримдаа энэ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хийсэн бүтээсэн зүйлээ жоохон чамлангуй байдалтай байгаад байгаа. Өөртөө жоохон ихтгэлгүй байгаад байгаа. Миний хийдэг юм гэж одоо юу аах вэ гэдэг ч юм уу. Ер нь ингээ хийсэн зүйл дээрээ ихтгэлгүй байгаад байгаа, зориг дутмаг байгаад байгаа. Тиймэрхүү асны хүмүүс хандлага ажиглагдаад байна. Тэгэхээр энэ бүхнийгээ тавьж явуулах хэрэгтэй. Ер нь бол 2025 оны дүүртэл иймэрхүү энергитэй бас байх магадaltaй харагдаад байгаа учраас энэ дээрээ анхаарад тэгээд ер нь энэ онцгүй өөртөө ихтгэлгүй байгаа хий гэсэн зүйл дээр урам зоригтой байгаараа гэдгийг дээрээ маш сайн анхаараараа гэдгийг хэлмээр байна л та. За хүн хоорондын харилцааг нь үтсэн байна. Тэгсэн ер нь бол бусдтай яаж харилцах тал дээрээ жоохон мэдэхгүй байгаа ч юм шиг жоохон тиймэрхүү янз бүрийн хүмүүстэй харилцдаг. Угаасаа ажлын хүмүүстэйгээ харилцдаг, ингээ гэр бүлийн хүмүүстэйгээ ер нь бол харилцаа гэдэг нь маш олон хүмүүстэй харилцаж байгаа харилцааг хэлж яана л та. Тэгэхээр энэ маань ер нь бол жоохон харилцаа тал дээрээ сонголт яаж ярихаа мэдэхгүй байгаа ч юм уу, яг зөв юу голдрогоо олж чадахгүй байгаа жоохон тиймэрхүү энергитэй бас байгаад байна. Тэгээд ер нь жоохон өөртөө итгэхгүй байгаа нь айгүй тэгээд бас илэрхийлэгдэж гарч ирж байна л та. Тэгээд харилцаа тал дээр ер нь зөв өөрийгөө ингээд уул нь бол харилцаа тал өөрийгөө ингээд хайрлаад яг өөрийгөө чиг хандлагыг барьчих юм бол бусдтай яаж харилцах нь маш тодорхой болоод ирдэг учраас уул нь яг тийм хандлагыг уул нь өөртөө хөвшүүлвэл харилцаа тал дээр, ажил төрөл дээр, хүн хоорондын харилцаа, иймэрхүү байдал дээр ер нь бол айгүй дайггүй байхаар байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ зүйл дээр анхаарал аваарай гэж хэлмээр байна. За тэгээд 10-ын цоос гарч ирсэн. Тэгэхээр бас зарим талаараа зарим нэг хүмүүс угаасаа эн чинь олон хүмүүс үзэж байгаа учраас reading дээр зарим гэж хэлэх нь ойлгомжтой байгаа. Ягаад гэвэл энэ уншлага маань ер нь нэг хүнд зориулагдаагүй олон хүний reading учраас коллектив уншлага учраас ер нь зарим нэг хүмүүс гэж ярих үг зөндөө гардаг шүү. За тэгэхээр харилцаа тал дээр маш сайхан харилцаатай байна. Бусдын эвийг маш сайхан олж чадж байна. Бусдаа яаж харилцахаа бол маш сайхан гарамгаа эзэмшсэн тийм хүмүүс байна л да. Тэгээд харилцаа тал дээр сайхан ингээд явснараа мөнгө төгрөгч гэсэн харилцаа сайхан болоод бусад бүх зүйлс бас нээлттэй болоод ирдэг. Тэгэхээр мөнгө төгрөгч гэсэн орж ирэхээр маш сайхан олж чадчихээн л да. Тэгээд 2026 оныг дуус ер нь бол сайхан энергитэй ер нь зарим нэг хүмүүс маш сайхан 2025 оноо ер нь дүүргэж харагдаж байна. Тэгээд энэ дээр нөгөө хийсэн бүтээсэн зүйлээ өөртөө итгэхгүйгээсээ болоод уулын дуусгах шатн дээр ирэхээр байхад тэрэн дээрээ жоохон гацчихсан энергитэй байгаад байна шүү. Тэгэхээр энэ дээрээ бас анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол гэр бүлтэйгээ ч гэсэн маш сайхан харилцаатай байна. Хайраар ер нь гэр бүлтэйгээ хайрын энергиэр ажлын хамт олонтойгоо бас хайраар ер нь бол маш сайхан хайрын энергийг цацруул дараагийн 26 он руугаа орж байгаа харагдаж байна. Энэ бол маш гоё авштай маш мундаг харагдаж байна. Баяр хүргэе. За ажил төрлийн бүтээмж нь ямар байна вэ гэдэг дээр харсан байна. Тэгэхээр ер нь маш их ачаалалтай байна. Өдөр шөнөгүй ажиллаж байна, гүрийж байна, хийж бүтээчи гэсэн зорилго тэмүүлэлтэй байна. Ер нь жоохон ажилласнаасаа болоод заримдаа сэтгэл готролд ордог ч юм уу. Тиймэрхүү байдлууд бас их уул нь бол гал ирч хүчээрээ уул нь ажиллаа эхлүүлээд ингээд явж исэн. Өн удаан жил энэ ирч хүчээрээ ажилласан байна. Энэ хүчээ маш их энэ ажилдаа зарцуулсан байна. Тэгээд
маш их энерги гаргаж исэн, сүүлдээ өөрөө burn out болоод ядралтын байдалд ороод ер нь уйтгартай, гунигтай энэ ажилласаа залхсан байдалтай тиймэрхүү бас хүмүүс харагдаж байна. Тэгээд бас энэ зүйл дээрээ энэ хоёр маань тэгээд бол дуусгах шатн дээрээ уул нь бол энэ хэцүү дарамттай ийм хэцүү ажил хийдэг бол өөртөө жоохон амралт аваарай гэдгийг хэлмээр байна. Тэгэх юм бол дараагийн үе шат чинь ер нь бол 26 он гэхдээ шинэ зүйл эхэлдэг юм аа. Тэгэхээр 2025 онд ер нь бол энэ ядарсан энерги ер нь дүүргэхгүй л айгүй зүгээр байна л та. Дүүргэн дуусган гэдгийг ярьдаг шүү дээ. Дүүргэлт хийвэл их зүгээр байна. Тэгээд энэ ажлаа үнэхээр их олон жил хийсэн. Тэгээд үр дүнгээ, үр шимээ авах гад хичээж байгаа. Үнэхээр л үр шимээ бас авч чадахгүй байгаа. Тэгээд зарим нэг талаараа энэ ажил маань бас их хийгээд байгаа үр дүнгээ үзэж чадахгүй байгаа бас нэг тийм энергитэй харагдаад байна шүү. Тэгэхээр зэрэг энэ ер нь бол айгүй удаан ажилласан хүмүүс харагдаад байна л да. Нэг ажил дээр ер нь бол удаан олон жил ажилласан. Тэгээд хийгээд бүтээгээд байна. Өөрийн чинь дотроос ерөнхийдөө би өөрөө ядраад байна. Би амармаар байна. Маш тийм их энерги мэдрэгдээд байна. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань энэ ажил төрлийн тал дээр амралттай ажиллаа хийвэл зүгээр байна гэдгийг хэлмээр байна. За тэгээд дараагийн энэ асуултын дотроо таны тэр бодож байсан ажил чинь ер нь бүтгэр байна уу гэж асуусан байна. Тэгэхээр маш гайхамшигтай бүтгэр харагдаж байгаа байхгүй юу? Тань энэ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа энэ хүмүүс маань ер нь айгүй тийм усны ордтой хүмүүс харагдаад байна л та. Загас, мэлхий, хилэнцгийн ордтой. Ер нь бол энэ ажил төрлийн тал дээр юм загас, мэлхий, хилэнц ордтой ийм хүмүүс давангаа их харагдаад байна. Тэгээд зарим яагаад ингэж онцолж байна вэ гэхээр үнэхээр ингээд аягнууд маш их гарч ирсэн учраас ер нь бол энэ ордны хүмүүс маань илүү төвлөхөө харагдаад байгаа учраас тийж ярьж байгаа шүү. Тэгэхээр таны тэр бодож исэн ажил чинь бүтгэр харагдаж байна. Та тэгтээ энэ маш их ядралттай байгаа үед өөрийгөө сонсож чадахгүй зөвхөн ажил гэр гэдээ явж байгаа учраас өөртөө жоохон ингээд бодол оюунаа цэгцлэх хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тэгснээрээ та бол зүүн сонгоор мэдрэмжээрээ танд бол маш сайхан таны тэр бодож исэн зүйл чинь таны санаанд чинь орж ирэхээр зүүн совн өндөртэй иймэрхүү хүмүүс харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ер нь бол бодсон, сансан ажил чинь бүтгэр байна. Маш гайхамшигтай байна. Ямар ч хэсэн 25 ондоо та нар маань өөрлөгөө ингээд чиглүүлэх юм бол ерөнхийдөө бүтгэр маш гоё амжилттай тэр сайхан зүйл чинь бүтгэр байна шүү гэдгийг хэлмээр байна. За мөнгө санхүүгийн хувьд яаж өрнөж дүүрэх вэ 2025 он маань гэсэн Queen Cups, King Cups хоёулаа ингээ капсууд гарч ирсэн. Тэгэхээр маш гайхамшигтай мөнгө төгрөг. Тэгэхээр та бүхэн маань ер нь бол мэдрэмжээ сонсох хэрэгтэй байна. Усны ордтой хүмүүс их байгаа учраас ер нь бол өөрлөгөө маш их төвлөрөх хэрэгтэй байна. Тэгэхээр эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ хатан хааны энерги гарч ирсэн учраас та нар бол бүх зүйлийг хийж бүтээх тийм чадвар, оюунлаг, тийм мэдрэмж өндөртэй маш өөрийнхөө зүүн совондоо итгээрээ. Тэр бүхнээр чинь дамжаад та нарт бол маш гайхамшигтай шин зүйлсүүд орж ирэхээр, шин мэдээ дуулгахаар, шин мессеж ирэхээр та нарын ингээ бодол оюунаар чинь зүйд нойроор чинь маш сайхан ажил мөнгө төгрөг олохоор тийм сайхан зүйлс 2025 ондоо ер нь ингээд дүүрхээр харагдаж байна шүү. Энэ дээр яг зүүн совноо сайн сонсороо гэдгийг хэлмээр байна. Зүүн сонгоор чинь дамжаад ер нь
цаашдын алхмууд чинь ингээ мөнгө төгрөгийн асуудал чинь маш хурдан ингээд шийдэгдээ сайн тал руугаа дүүрэхээр харагдаж байна шүү гэдгийг хэлмээр байна. За хайр дурлалын тал дээр ингээд мессеж oracle карта авсан байна л да. Тэгэхээр энэ карт маань гарч ирсэн маш гайхамшигтай, эрвэхтэй, маш гоё ягаан цэцэгтэй юм карт маань. Keep your heart, you are ready now. The answer. Do what feels right гинэ. За ямар ч тач энэ маань болох дээрээ хайр дур зүрхнийхээ гүнд та харилцааны аль хэдийнэ мэддэгэ. Тэгэхээр зэрэг мэддэг болсон зөв санагдж байгаа зүйлээ хий гэсэн байна. Яагаад энэ картыг сонгосон бэ? Ерөнхийдөө би 2026 оныг хайр дурлал хүний амьдрал гэдэг чинь эрэмийн хослол энэ ян энерги хамтарснараа маш сайхан зүйлийг бүтээдэг учраас энэ орчлон ертөнцид бүтээж зөв энергитэй зөв бодолтой явах юм болдог учраас би энэ хайр дурлалын oracle картыг сонголтын картаар авсан. Тэгэхэд бол та нар бол зүрхнийхээ гүнд хариултыг нь аль хэдийнэ мэдж байгаа аахгүй юу? Зөв хүн, буруу харилцаа, зөв харилцаа бүх зүйлийг ингээ хайр тал дээрч ер нь ингээ харилцаа тал дээрч та нар бол аль хэдийн мэддэг. Тэгэхээр та нар маш гоё ингээд усны энерги маш давангой мэдрэгдээд байгаа байхгүй аль хэдийнэ мэддэг тийм гоё зүүн совинтой хүмүүс харагдаад байна л да. Тэгэхээр зөв санагдсан байгаа тэр зүйлээ хий. Зөв санагдж байгаа тэр хүнээ сонго. Тэр хүн чинь та нар аль хэдийн мэдж байгаа учраас энэ хүн надад таарна, энэ хүн надад тарахгүй энерги байна гэдгийг айл хэдийнэ ингээд нэгдүгээр бүлгийнхэн маань хайр дурлалын тал дээр маш сайн суралцсан байна. Тэгэхээр та бүхэн маань өөртөө улам их итгэлээ нэмээд өөрийнхөө тэр зүүн совныг сайн сонсож зөв санагдсан тэр хүнээ сонгоорой гэдэг ерөнхий энергийн зонглох энерги нь тийм байна. За тэгээд гэр бүлтэй хүмүүсийг ингээд авсан байна. За тэгэхээр энэ карт маань гарч ирсэн Dishonati гэдэг энэ карт маань гарч ирсэн. Шудрах бус гэсэн байна. Худлаа хэлж биднийг салгасан. Магадгүй ингээд гэр бүлтэй хүмүүс маань хин хиндээ итгээд амьдраад ингээд бие биендээ ингээд би сэтгэл зүрхээ ингээд зориулаа явж исэн. Тэгэхэд энэ гэр бүлтэй хин нэг нь шудраг бус хандаж худлаа ярьж магадгүй ингээд хуурам эхлэх ч юм уу араар тавих ч юм уу иймэрхүү байдалтай бас зарим хүмүүс маань гэр бүлтэй хүмүүс маань байсан байж магадгүй. Тийм учраас энэ мессеж маань ингээд зөвлөгөөгөөр гарч ирж байна л да. Тэгэхээр таныг болоод ингээд худлаа ярьж хуурам эхэлт хийсэн болвол энэ бүхэн дээрээ үнэхээр та гониглаад байгаа, маш их бодолд автж байгаа, маш хэцүү мэдрэмжтэй байгаа. Тэгэхээр энэ хайр дурлалын гэр бүлтэй хүмүүсийн карт дээр иймэрхүү мессеж карт гарч ирсэн. Тэгэхээр би ингээд жоохон сөрөг ингээд зүйлсүүд гараад ирэхээр миний ингээд би өөрийгөө ажиглахаар зэрэг ингээд миний дуу хоолой ингээд намжуухан ингээд аясаар ингээд жоохон calm down болоод идэг юм шиг санагдсан. Тэгэхээр жоохон сөрөг зүйлс гараад ирэхээр жоохон надад бас ингээд тэр гашуун мэдрэмж нь надад мэдрэгдэг болохоор ерөнхийдөө ингээд миний яриа өнгөний аяс ингээд жоохон ингээд доошлдог юм шиг санагдаад байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ бүхэн байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөөд дараагийн энэ бүхэн дээр ингээд таныг худлаа ярьсан ч бай, хуурам ихсэн ч бай, аль болох зүйл дээрээ ер нь төвлөрөөрэй гэж хэлмээр санагдаж байна. Тэгэхээр угаасаа таарахгүй таныг ингэж хуурсан хүн ингээд цаашдаа угаасаа удаан үргэлжлэхгүй учраас
Тийм учраас та өөрөө мэдсэн учраас тэр хүнтэй байгаад хугацаанд дууссан учраас танд үнэн мөн чанарыг танд ингээд харуулсан учраас та бол өөртөө ингээд хүлээн зөвшөөрөөд ер нь энэ бүхнийг мартах тийшээгээ ер нь аль болох сэтгэл зүй хөдлөлөө ингээд чиглүүлвэл их зүгээр байна. Магадгүй ингээ хамтран амьдарч байгаа үедээ маш их өрсөлдөөнтэй байдаг байсан. Хин хинийхээ дээр гардаг ч юм уу. Нэг нь илүү ингээд хариулт өгөхөөр за би бууж өгч болохгүй шүү гэдэг ч юм уу, хариулт өгдөг ч юм уу. Ингээд эрх тэгш бус ингээд гэр бүлтэй хүмүүс маань харилцаа үүсгээд байжсэн бол энэ бүхэн маань бас хин нэгээ бас жоохон гомдоох тийм өнгө аястай болдог. Тийм учраас нэг нэгийгээ илүү их дарна гэдэг сэтгэл зүгээ дараагийн амьдралдаа бэлтгэхдээ ч юм уу ер нь энэ дээр анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд гэр бүлтэй хүмүүс маань ерөнхийдөө өөрийнхөө зүүн совныг сонсороо, өөрийгөө юу хүсэж байгаа дээр төвлөрөөрөө. Та болоод маш тийм гайхамшигтай зүүн совн өндөртэй хүн шүү. Та болоод маш сайн сайхныг хүртэг эрхтэй хүн шүү. Хэдий амьдрал танд хэцүү мэд санагдсан ч гэсэнтэй та өөрийгөө сонсноороо, өөрийгөө энэ сайхан мэдрэмжийг сонсноороо та энэ онцгүй энергитэй хүмүүсээс өөрийнхөө энергийг хамгаалах тийм гоё чадвар нь танд байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр хэдий танд ийм хэцүү үе тохиолдсон ч гэсэнтэй тэгээд энэ дээрээ ер нь сэтгэл зүрхээ аль болох өөртөө чиглүүлж ер нь тавьж явуулахыг зөвлөмөр санагдчихэйна. За тэгээ синглчүүдтэй авсан байна. Тэгсэн чинь бас ахад мессеж карт авсан байна. Neglected гинэ. Энэ карт маань ерөнхийд харагдчихэв нү. Зарим уншлагууд маань таарахгүй учраас за ингэж хаягдсан гэсэн мессеж гарч ирсэн байна. Би чамд хэрэгтэй зүйлийг өгч чадаагүй гэсэн байна. Тэгэхээр магадгүй ингээд бас ингээд синглчүүд маань бас X-тэйгээ байж ах үедээ хэрэгтэй зүйлийг нь хэн нэгэндээ өгч чадаагүй ч юм уу, магадгүй X чинь чамд өгч чадаагүй ч юм уу, магадгүй чи өгч чадаагүй ч юм уу, иймэрхүү зүгээр хэрэгтэй зүйлсийг нь өгч чадаагүй болвол та тэр үедээ бэлэн бус байсан. Өөрийгөө бити нэг тийж би тэр үедээ ингэсэндээ тэгсэндээ гэж харамсал бити тээгэрэ гэдгийг хэлмээр санагдаад байна. Тийм учраас хүн ер нь ингээд юмыг үдчихэж айгүй ойлгодгоо. Тийм болох тэр үедээ та бол ойлгох цаг хугацаа чинь арай биш байсан байж магадгүй юм л да. Тэгэхээр та бол хаягдсан байлаач, хайсан байлаач энэ бүхэн дээрээ ер нь болоод өөрийгөө буруутгахгүй байвал их зүгээр юм байна. Яг хөө тэр тухайн үедээ би тэр хүндээ сайн сайхныг өгч чадаагүй дээ гэдэг мэдрэмж байдаг болвол ер нь бол дахиад дараагийн бас үе шат байдгаа. Дараагийн хүн гарч ирэхдээ за би энэ дээр алдсан байна. Дараагийн хүн дээрээ ер нь энэ өгч чадаагүй зүйлсүүдээ өгьё гэдгийг 1 5 2 тийшээ болсон болвол ер нь аль болох өгч чадаагүй зүйлсээ дараагийн хүн дээрээ өгдөг ч юм уу, өөрийнхөө сэтгэл зүрхийг бэлтгэл маш чухал мессеж гарч ирээд байна л да. Тэгээд та ер нь өөрлөгөө ер нь өндөх хэрэгтэй байна. Тэгээд хайр дурлалын синглчүүд маань хайр дурлалын тал дээр тэгж хуучин X-ээ санагалцах тиймэрхүү зүйл дээр аль болох одоо ингээд хайсан тиймэрхүү мэдрэмжтэй байдаг болвол энэ сэтгэл оюунаа өөртөө ер нь чиглүүлэх нь их зүгээр байна. Тэгэх юм бол танд бол шинэ хүн гарч ирэхээр шинэ ажил үнэхээр та хатан энергитэй бүхнийг хийж бүтээчгээр тийм сайхан хүн байна л да. Тэгэхээр шинэ одоо тэр хаягдсан мэдрэмж дээрээ байхаасаа илүү өөрлөгөө ер нь өндөвл их зүгээр санагдаад байна. Тэгэхээр
Тэхийн болов танд маш сайхан хүн гарч ирнэ гэдэгт өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. За заримдаа болвол ингээд өөрийнхөө тэр нэг аратанлаг ийм нэг зан чанар байсан болвол тэрийг магадгүй та өөрийгөө сонсч чадахгүй байсан. Экстра байгаа үедээ нөгөө боловсроогүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг боловсроогүй болох дээрээ та бүх зүйлийг ингээд тэр үедээ та ойлгоогүй байсан байж болно. Одоо та ойлгож байгаа. Тийм учраас ер нь бол өөрийнхөө тэр аратанлаг ямар ч зан чанар байна те тэрийг энэ тэнцвүүлэх хэрэгтэй байна. Эсвэл та бол хитрхийн тэр хүндээ их зориулаад өөрийгөө зориулахгүй хитрхийн нэг тал руу ингээ хазаагаад авахгүй энэ цэнцүүртэй харилцаа. Тэгээд өөрийгөө бас хайрлах хэрэгтэй, өөрийгөө үнэлэх хэрэгтэй байна. Өөртөө цаг гаргах хэрэгтэй байна гэдэг мессежүүд орж ирээд байна. За юун дээрээ болохоор Сахиусан тэнгэрийн Oracle карт дээрээ зөвлөгөө мессеж авсан байна. За 2025 оны дүүртэл ийм Сахиусан тэнгэрийн зөвлөгөө авсан байна. Тэгэхээр Aurora гэдэг Сахиусан тэнгэр гарч ирсэн. За чи яг одоо өндөрт нисэж байгаа бөгөөд энэ нь бусдад аюул учруулж болзошгүй юм аа. Гэхдээ бууж өгөө. Учир нь бусад хүмүүс удахгүй таны үлгэр жишээнд урам зориг өгөх болно гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бол хэдий таны нөгөө нисэж байгаа гэдэг нь одоо магадгүй таны сэтгэл зүй чинь бүр ингээд тэнгэр лүү ингээд нисэж байгаа танд бас газар дуулга маш чухал хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгэхээр та бол хитрхи их юм зүйлийг бодож хитрхи их төсөөлтөө хитрхи их автаад байгаа бол энэ бүхнийгээ жоохон calm down болгож жоохон ингээд газар дуулгын энергитэй байвал их чухал байдгаа. Тэгэхээр хэдий таны ингээд хүсэл мөрөөдөл чи бүр дээшээ ингээд явсан ч гэсэндээ бити бууж өгөө. Гэхдээ зарим нэг талаараа бусад хүмүүс таныг удахгүй ингээд та шин зүйлийг эхлүүлэх юм бол ингээд зүүн савнгаараа бүр гой зүйлсийг эхлүүлээд ингээд явах юм бол удахгүй таныг үлгэр жишээнүүд урам зориг өгөх болно. Бусад хүмүүс маань ингээд хүлээн зөвшөөрөх нэ штэ. Тэгэхээр та бол 2025 онд энэ бүх мессежүүдийг ерөнхийдөө өөртөө маш сайхнаар хүлээж аваад хэрэгжүүлвэл маш гоё үр дүн гарнаа гэдгийг хэлмээр байна. За, бөөгийн Сахиусан тэнгэрийн карт авсан байна. Тэгсэн Joy гэ 42 номертай гарсан байна. За 42 тоо маань магадгүй танд маш чухал тоо байж магадгүй. 4-ээр 2-ыг нэмээд 6 гэдэг шиг гэр бүлийн харилцаан дээр анхаарах ч юм уу. Ер нь бол 42-ийн тоо хардаг ч юм уу. Энэ өдөр маш чухал байдаг ч юм уу. Танд 4, 2 гэдэг тоонууд 42 гэдэг тоог харсан ч юм уу. Магадгүй та бол Joy гэдэг нь маш гоё сэтгэл хөдлөлийг илэрхийлээд байгаа карт илэрхийлээд байна л та. Тэгэхээр та бол яг одоо жинхэнэ баяр хөөргийг талархал гэрэл гээгийг олж нээж байна. Ийм гоё энергийг та өөрөөсөө олж нээж байгаа юм байна. Тэгээд таны зүрх сэтгэл амьдралын гоо сайхныг анзаарч эхлэж байгаа юм байна. Та амьдралын жижиг зүйлсээс аз жаргал олох чадвартай болж байна. Өнгөрсөн ачаагаа тавьж уулах цаг ирсэн байна. Энэ карт өндөр чичиргээ гэлтгэж байгаа учраас энэ бүхий л зүйл сайн сайхан тал руугаа эргэж байна. Өөрийн дотоод баяр баясгалангаараа өөртөө мэдрхийг зөвшөөрөөрэй гэж маш гоё эрэг тийм утгатай гоё Joy гээд ийм гоё карт гарч ирсэн байна. Тэгээ өөртөө гоё ингээд enjoy дараа гоё Joy гэдэг нь одоо нөгөө нэг гоё зугаацаараа цэнгээрээ гэсэн гоё 2025 оныг дүүртэл та бол энэ гоё мэдрэмжтэйгээ байгаараа. Ийм гоё бөөгийн Сахиусан тэнгэр бөөгийн картнаас ингээд гаргаж ирсэн карт шүү гэдгийг хэлмээр байна. За дараагийн бас карт авсан байна.
water guardian гэсэн байна уу. Усны хамгаалагч сахиусан тэнгэр. Бас ингээд Kelly Craig-ийн бүтээсэн энэ гоё oracle карт байна л да. Одоо тэгээд гоё бөөгийн сахиусан тэнгэрийн карт гэсэн үг. Тэгэхээр та нар маань үнэхээр энэ загас мэлхий ордны хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ усны хамгаалагч гэсэн карт гарч ирсэн байна л да. Сэтгэл хөдлөлтөөгөө холбогдорой. Зүрх сэтгэлээ сонсоорой. Ийм мэдрэмж таны гол чиглүүлэг юм аа. Энэ карт ихэвчлэн сэтгэл доторх дарагдсан зүйлс, уй гашуу, эсвэл хайрлагдаагүй мэдрэмж ямар нэг туслахаар тань руу ирж байна. Мэдрэмжээ сонсоорой. Зүүн совгоо дамжуулан танд зөнтэй зүйлийг хэлээд байна. Өөрийгөө идгээ, усны элементтэй холбогдох хэрэгтэй. Сэтгэл санаагаа засах хэрэгтэй. Устай холбогдох зан үйл хийх хэрэгтэй гэсэн маш гой мессеж картууд гарч ирсэн байна. Тэгэхээр миний энэ reading сонсож байгаа хүмүүс маань маш гоё усны энергитэй хүмүүс харагдаад байна л да. Тэгэхээр энэ гоё мессежүүдийг маш өөртөө ингээд гоё өөртөө хэрэгжүүлээрэй. Маш гоё oracle карт. Одоо та тэгээд 2025 оныг дүүртэл энэ энергитэйгээ байгаарэ гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань 2025 онд энэ бүхэн дээр анхаарал авснараа сайн сайхан бүхэн тань руу 2026 онд орж ирэхээр бай шүү. Тэгээд өөрийгөө бэлдээрэй гэж хэлмээр байна. Баяртай. Магадгүй хувийн уншлага сонирхож байгаа хүмүүс маань бас холбогдож болно. За баяртай. За 2 дугаар бүлгийнх нь reading-д тавтай морилно. За би сая юу яхаа 1-р бүлэг дээрээ нөгөө энэ юугаа дуурахаа мартсан байна лээ. За 2 дугаар бүлэг дээрээ дуурахчиа. Энерги сайхан цэвэрлэгээ явуулна. Дуу таягныхаа дуу гаргахаа мартсан байна. Энергийн сайхан чичиргээ явуулъя. Энэ миний уншлага маань маш удаан, маш гоё уншлага явж байгаа учраас 2025 оныг сайн сайхнаараа бэлэгдээд энэ сайхан чичиргээг сонсорой, ариусаарай гэд. За одоо ингээд уншлагатаа оръё доо. За та нарын сонгосон бишээ ерөнхий энергийн карт. Authenticity attract гэсэн байна. Жинхэнэ байдлыг татж байна гэж 2 дугаар бүлэг бол маш гоё гарч ирсэн. Ер нь айгүй сайхан гарч ирсэн байна. За жинхэнэ байх нь зөв хүмүүсийг татаж сөрөг хүмүүсийг явуулах. Та үнэнч байх үедээ өөрийнхөө замд нийцэхгүй байгаа хүмүүсээс шүүж авдаа гэсэн байна. Тэгэхээр та бол маш гоё сүнслэг мэдрэмж өндөртэй 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ерөнхий энергийг нь шалгахад 2025 оны дүүртэл энергийг нь шалгасан тийм reading явагдаж байна. За тэгсэн ямар ч байсан жинхэнэ зүйлийг татчих бодит амьдрал дээр хүн хоорондын харилцаан дээр аль хүн надтай таарах аль хүмүүс маань сөрөг хүмүүс вэ гэдгийг ялгах чадвартай болчихсон. Тэгээ та өөрийнхөө ингээд үнэнч өөрийгөө үнэлсэн үедээ та бол хин надтай цаашдаа ингээд миний амьдралтай цуг амьдраад явах хуцаг цаашдаа хин надтай цуг байх вэ гэдэг энэ үгнийг ялгаж салгаж таньдаг болчихсон. Ерөнхий энерги дээр маш мундаг гайхамшигтай гарч ирсэн байна. За зарим нэг талаараа
бусдаа жоохон онцгүй харилцах гэдэг. Ер нь бол 2025 оныг дүүртэл ерөнхий энерги нь болохоор жоохон ингээд бусдыг жоохон ингээд манипуляц хийх гээд жоохон дээрэнгүү жоохон үзэл характертай байдаг ч юм уу, бусдаа жоохон ингээд онцгүй харилцаа үүсгэж гээд өөрийнхөө тэр эрх мэдэл байдлаа жоохон сөргөөр жоохон илтгэж гээд байгаа. Тиймэрхүү байдалтай энергитэй харагдаж байна. Энэ дээр анхаарад ер нь аль болох зөв тал руугаа эргүүлж ер нь та бүхэн маань 2025 оныг дүүрэгтэл энэ хэв маягийг та бүхэн маань өөрсдөө цогцлоо их дэжгүй байна шүү гэж харагдаад байна. За зарим энэ ерөнхий энергиээр болохоор хамтрал маш чухал байна. Ажлын хамтрал юм уу, хайр дурлалын хамтрал юм уу, ямар нэг маш гоё ингээд ертөнцөөс ингээд илгээсэн маш сайхан хамтрал байна л да. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтраад ажилдаг ч юм уу, нэг бол сайхан хайр дурлалтайгаа уулзах ч юм уу, сүнсний яг тэр гоё хамтрагчтайгаа уулзрахаар харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ерөнхий энерги дээрээ хамтрал маш чухал байх нэ. Ер нь тэгээд цаанаасаа ингээд өгөгдсөн тийм гоё хамтрал, ажил төрөл ч юм уу, ер нь 2005 оноо дүүртлээ ер нь маш сайхан ингээд хамтрал чухал байна. Тэгээд та бүхэн маань энэ хамтрал гэдэг дээр маш сайхан явах нэ. Саяны анхаарах зүйлсүүдийг ерөнхийдөө хараад тэрэн дээр анхаараад аваарай. За хүн хоорондын харилцаа хандлага дээр болохоор зарим нэг хүмүүс маань ер нь худлаа ярьдаг, хийсэндээ хүрдэггүй, тийм нэг хулгайч зантай, хүний сайн сайхны энергийг сорж худлаа итгүүлээд юмыг хулгайлдаг юм уу? Иймэрхүү байдал, иймэрхүү хүмүүстэй харилцдаг болвол та бүхэн маань энэ хүмүүсээс жоохон зайгаа бариараа гэж хэлмээр байна. Энэ хүн маш их залтай, залхаа, хуурн мэхэлдэг. Таныг болоод итгэлийг нь олж аваад дараа нь ингээд итгэлийг чи эвдэхээр тийм онцгүй байдал үүсэх гээд байгаа учраас та бүхэн маань энэ дээр сайн анхаарал аваарай гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол энэ attract authenticity attract гэдээ хэлсэн шүү дээ. Ер нь та бүхэн маань нөгөө хүмүүс айгуу гоё ингээд ямар хүмүүс нь сөрөг, ямар хүмүүс нь сайхан хүмүүс вэ гэдгийг ерөнхийдөө та бүхэн маань ингээд ажиглаад анхаарад энэ гол мессеж гарсан учраас тэрэн дээр худлах хуурамч тийм нэг залхаа хүмүүсээс болгоомжтой байгаараа гэж зөвлөмөр санагдаж байна харилцаан дээр. За тэгээд магадгүй ингээ мөнгө төгрөг зээлээд одоо магадгүй тэгээд гэр бүлийн ах дүүнэр ч юм уу ингээ хоорондоо зээлдэг ч юм уу иймэрхүү бас нэг жоохон өгч чаддгүй тиймэрхүү жоохон хүний таны өгсөн сайхан сэтгэлийг дараа нь өгснийхаа дараа янз бүр юм ярьдаг ч юм уу иймэрхүү сөрөг хандлагууд ажиглагдаад байгаа учраас та бүхэн маань мөнгө төгрөг дээр ч юм уу ер нь бол ямар зүйл дээр ингээд хүн хиндээр тусдах вэ гэдэг нь маш сайн өөрөөс асуух хэрэгтэй юм байна. Тэгэхээр анхны гарч ирсэн тэр карта санаад та бүхэн маань энэ хүмүүсийг таних юм маань маш чухал байх нэ. 2025 оныг дүүртэл за зарим нэг хүмүүс маш сайхан сэтгэл хангалуун харилцаа тал дээр гэр бүлтэйгээ маш сайхан харилцаатай, аз жаргалтай, иймэрхүү хандлагатай ажил төрлийнхөндөө амжилт бүтээлээ хийчихсэн маш сайхан юм гоё өөрийнхөө ингээ бахархсан юм гоё энергитэй хүмүүс харагдаж байна. Өөрийнхөө энэ харилцаа хандлагаа зөв болгоснороо бусдаа бас маш сайхан хандаж хандснараа маш сайхан зүйлсүүд аз жаргалтай, элбэг хангалуун, сэтгэл санаа нь өөдрөг бүтэмжтэй байхаар харагдаад байна. Тэгэхээр энэ хүн хоорондын харилцаа тал дээр маш сайхан гарч ирсэн байна. За ажил төрлийн бүтээмж ямар байна вэ гэдгийг асуусан байна. Тэгсэн ер нь бол ажил төрлийн тал дээр нэг нэгээсээ илүү дээр гарна гэж их зүтгэхээсээ илүү тийм уул нь бол ажил төрлийн талд маш их гал ирч хүчтэй.
тийм юу байна л да. Гал ирч хүчтэй энэ 2 дугаар урьдын сонгосон хүмүүс маань хонь, арслан, нумын орд байж магадгүй их харагдаад байна. Тэгээд их голцоо тиймэрхүү энергитэй харагдаад байгаа учраас тэгж ярьж байгаа шүү. Тэгээд ер нь бол бусдаа жоохон ингээд за тэгээд ер нь бол ажил төрөл тал дээрээ дур хүсэлтэй. Ер нь бол бүтээж хийж бүтээ гэсэн маш их хүсэл эрмэлзэлтэй тийм хүмүүс сонгосон байна. Гал ордны хүмүүс ер нь бол харагдаад байна. За тэгээд ер нь бол ажил төрлийн тал дээр ер нь бол энэ гоё эзэн хаан шиг ийм гоё тайван амар амгалан ер нь бол та нар ажил төрлийн тал дээр айгу тийм гал ирч хүчтэй тийм айгу тийм мэдрэмж бас маш их өндөртэй тийм хийгээ бүтээж гисэн тиймэрхүү тайван ер нь амар амгалан иймэрхүү байдлаараа ер нь ажил төлөвлөлтөөгөө хандах юм бод ер нь их 2005 оноо дүүртэл тэгж байх юм бол 2006 ондоо ч гэсэн сайн сайхныг бас өөртөө татхаар харагдаад тэрэн дээрээ бас ер нь өөрийн бас тэр өөрийнхөө тэр нэг гал ирч хүчээ хэтэрхийг зарцуулсанасаа болоод бас энергийн алдагдлалд орохоор харагдаад байна. Тийм учраас өөртөөгөө ерөнхийдөө хэдий та ингээд мөн ажил төрөл дээрээ тийм их ирч хүч энерги зарцуулж байгаа учраас тэр хэмжээгээр бас өөрлөгөө бас хандуулах нэг зүйтэй байна. Өөрийгөө хамгаалах маш чухал зайлшгүй шаардлагатай харагдаж байна. Тэгээд ер нь бол цөм энерги ер нь ингээд энэ 2 дугаар бүлгийн цөм энерги харахаар зэрэг импресс ийм гоё эзэн хаан шиг юм сэтгэл зүйтэй байх юм бол 2 дугаар бүлгийн маш гоё ингээд 26 оноо дүүргэж хатгаар ер нь бол дайжгүй энергитэй харагдаж байна. Тэгэхээр 2 дугаар бүлгийнхэн маань ер нь амар амгалан ер нь сэтгэл зүгээ маш гоё ингээд хэдий юм гал ирч хүчээр ингээд бүх зүйлсийг хийж бүтээдэг ч гэсэндээ ер нь бол юмны тэнцвэрийг маш гоё балансыг бас барих нь маш чухал харагдаад байна шүү. Тэгэхээр ер нь бол ажил төрөл дээрээ ер нь тийм өрсөлдөөнгүй. Одоо 7-гийн саваа дээр ингээд ерөнхийдөө ингээд айгүй тийм өрсөлдөөнд ялаад ингээд уул нь бол та маш мундаг байралдаа гараад ирчихсэн ер нь бол маш их өрсөлдөгч хүмүүс байсан. Гэхдээ та тэрийг бууж өгөөгүй ингээд өрсөлдөөр байгаа дээр нь гараад ирсэн ялалтаа уулна байгуулж чадсан. Одоо та байгуулж чадсан тэр гоё ирч хүчээ өөрлөгөө чиглүүлэх нь маш зүйтэй харагдаж байна. За тэрэн дээр одоо таны тэр бодож байсан зүйл чинь одоо ингээд удахгүй биелэхээр байна уу гэдгийг асуусан байна. Тэгэхэд за тийм ч гэж хэлээгүй үгүй ч гэж гарч ирээгүй. Тэгэхээр та бол маш их бас ажил төрөл дээр маш ачаалалтай айгүй тэгж магадгүй та бас ингээд нүүдэл судал бас хийх хэрэгтэй. Ер нь ачаагаа бас хөнгөлөх хэрэгтэй. Урдны хуучны тэр ачаанууд байдаг байсан бол тэр ачаанаас хөнгөрөх хэрэгтэй. Шаардлагатай үе нэрчээд байна л да. Тэгэхээр та бол энэ дараагийн өөрөө чи бодож исэн тэр зүйл чинь энэ их хитрхи энэ хуучны тэр өнгөрснээ тэр хуучин байдлуудаасаа болоод жоохон ингээд тодорхой хариулт өгөхгүй байна л да. Тийм учраас та бүхэн маань энэ хуучин ачаануудаас ер нь хөнгөрөх шаардлагатай гэлтгээд байна шүү. За тэгээд мөнгө төрөх санхүү 2025-ыг 5 оныг дүүртэл ямархуу өнгөрөхөөр байна вэ гэдэг дээр асуусан байна. За тэгэхэд бол ерөнхийдөө юу гарч ирсэн? Ер нь ажил төрөл дээрээ жоохон үр ашгаа олж чадахгүй байгаа. Тэгээ маш их сэтгэл маш их энэ ажил дээрээ ер нь үр шимээ хүртчих гээд маш их хүч хөдөлмөр энерги зарцуулсан. Тэгээд хараахан ер нь бол тэр үржил шим шагналаа ажил хийжсэн бол шагнал интернет авч чадаагүй, урамшууллаа авч чадаагүй, цалингаач нэмэгдүүлж чадаагүй, хуваарь бизнес хийдэг бол тэр
ашиг энтрээр харах нь олж чадахгүй, сэтгэл хүртлээ тэгж олж чадахгүй байгаа. Тиймэрхүү энергитэй бас харагдаад байна. Тэгэхээр энийг би ер нь тодруулсан байна. Тэгэхэд энэ Ace of Pentacles гарч ирсэн зоосны тамга гарч ирсэн л дээ. Тэгэхээр зэрэг энэ та бүхэн маань удахгүй ингээд маш гоё. Одоо ингээд 2026 онд ер нь өөрийгөө амраах хэрэгтэй, шаардлагатай 25 оныг ер нь бол энэ сэтгэл гутралаасаа болох хэрэгтэй. Өөрлөгөө жоохон өндийгээрөө. Тэгэхээр зэрэг шин зүйлс бас ингээд орж ирэхээр байна. Тэгээ та бүхэн маань энэ шин зүйлс чинь ирээдүйн амьдралд 26 онд ч маш их хэрэг болохоор ер нь тэр ондоо авч явах маш гоё үржил шимээ өгөхөөр харагдаж байна. Тэгэхээр энэ бүхэн дээрээ маш сайн анхаарал аваарай. Тэр юунд сэтгэл гутрал энэ минийгээ болох хэрэгтэй байна. Тэрийг энерги засах хэрэгтэй байсан. Тийм учраас та бүхэн маань маш их энэ дээр үржил шимээ үзэхгүй байгаа. Энэ дээр бас нөгөө нэг ачаанаасаа хөнгөрөх хэрэгтэй байгаа даа. Тийм учраас та бүхэн маань өөрлөгөө ер нь жоохон чиглүүлбэл удахгүй тэгээд 2026 онд гарахаас өмнө та бүхэн маань шинэ зүйлсийг өөрөөсөө ингээд альва ямар нэг зүйлийг хийж оролдох шаардлагатай харагдаад байна л да. Магадгүй энэ дээр маш их ачаалттай ажиллаж исэн бол бие мий жоохон өвдөх ч юм уу иймэрхүү асуудал гарч исэн бол одоо тэгээд таны бие чинь маш гоё сайжрах нэ. Эсвэл бол дасгал хөдөлгөөн хийж эхлээрээ йог юм уу эсвэл бясалгал бас маш сайхан хийх хэрэгтэй байна. Бясалгал бас хүний ингээд дотроос цэвэрлэгддэг учраас хүний тэр өөх мөг тийм химиг ингээ гадагшлуудаг учраас маш сайхан болгодгоо. Тийм учраас би эрхний тал дээр бол иймэрхүү байдалтай сонсож авбал их зүгээр байна. Нэг бол шинэ гоё йога дасгал хийх, хөдөлгөөн хийх, янз бүрийн хөдөлгөөний дасгал хийх хэрэгтэй. Нэг бол гоё шинэ ажил чинь орж ирэхээр магадaltaй маш их өндөртэй харагдаад байна. Тэгэхээр зэрэг энэ дээр анхаараарай. За тэгээд зарим нэг хүмүүс маань энэ дээр гоё Lovers card гарсан байгаад байсан. Ер нь бол маш гоё мөнгө төгрөгийн тал дээр маш гоё амжилттай явж гин, аз жаргалтай явж гин, элбэг хангалуун явж гин, гэр бүлээрээ гоё зугаалж байна. Гадаад явъя гэсэн бол гадаад явчихаар байна. Монгол орноороо илгэвэл аялчихаар байна. Хаашаач хамаагүй маш сайхан аяллыг хийгээд өөрөө ингээд хийсэн бүтээсэн бүх зүйлсээ ингээд өөртөө ингээд маш гоё сэтгэл хангалуун мөнгө төгрөг амжилттай олж чадсан хүмүүс харагдаад байна. Тэгээд одоо ингээд 2026 онд маш сайхан өөрийн хүчээр өөрийн тэр авьяас чадвараа маш сайнаар ажиглаж өөрийн тэр мэдрэмжээ маш сайн сонссноор амжилт бүтээлийг олж чадсан хүмүүс харагдаад байна. Үнэхээр аз жаргалтай. Тэгээ санхүү дээр бол маш гоё өөрчлөлт шинжилтийг авч чадсан. Тийм гоё дүүргэж чадсан. Ийм гоё. Тэгээ одоо 26 онд шинэ эхлэлийг тавихаар ийм сайхан энергитэй харагдаж байна. За дараагийн хайр дурлалын талыг үзсэн байна. За гэр бүлийн хүмүүс. Гэр бүлтэй хүмүүсийг үзсэн байна. За. Ингээд доош нь харуулчих. Рунер гинэ. Гүйгч. Би дахиж гүйхийг хүсэхгүй байна гэсэн байна. Тэгэхээр одоо би дахиж гүйхийг хүсэхгүй байна. За магадгүй та бол тийм хайр дурлалын тал дээр та бол маш хурдан шийдвэр гаргаж ингэж явдаг байсан бол одоо ингэ хурдан шийдвэрээ болёо. Одоо ингэж хүнийг сайн харах, таних ёстой юм байна. Би ахиж тэгж хурдцтай ийм ер нь гэр бүлийн тал дээр ч гэсэн харилцаа тал дээр гэр бүлтэй хүмүүстэй хэлж байгаа шүү дээ. Тийм болох дээр одоо энэ харилцааны тал дээр би одоо хамгийн түрүүнд ингээд урд нь гарч гүйхээ хөдөлгөө болио гэдэг ч юм уу те. Дахин би ингээд иймэрхүү өөрийгөө тэгж хамгийн ихэнд тавьдгаа болио гэдгийг ойлгож байгаа маш мундаг харагдаж байна. Тэгэхээр бид бүх зүйлсээс өмнө одоо би нөхрөөсөө илүү ингээд хурдалж гүйдэг ч юм уу. Иймэрхүү нөхөрчин магадгүй танаас эмэгтэй эхнэрээсээ илүү гүйдэг ч юм уу. Ингээд аль нэг талаараа сонсоод үзээрэй. Тэгээд ийм би ахиж гүйхийг хүсэхгүй байна гэж юм. Тэгэхээр маш юм хурдтай юм хурдан шийдвэр гаргадаг болий. Тэгээд энэ талд нэг талаараа энэ дээр алдсан
байж болно. Тэрийг ухаарад ойлгож авч байгаа бас байдалтай байж болно гэж ойлгож болно. За тэгээд ер нь бол гэр бүлийн харилцаа тал дээр бас сайхан байна. Тэгээд ер нь бол хэдий нэг хэвийн явж байгаа ч гэсэндээ нэгэн хэвийн ингээд амьдралаа авч явж байгаа ч гэсэндээ бас ер нь харилцаа маш гоё байна л та. Би нэг ойлгодог, хүндэлдэг, нэгнийхээ дуртай зүйлд нь цаг гаргаж агаад нь ингээд хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү байдлууд бас маш гоё. Бинээ ингээд дэмжсэн, маш гоё ингээд нэг үгүйсгээс илүү маш гоё мундаг ингээд нэгэндээ өөрсдөө тусдаа хийх ёстой юм а хийгээд явж байгаа ийм байдалтай харилцаа маань маш сайхан гоё бат бөх харилцаа харагдаж байна л да. Тэгээд мөнгө төгрөг үнэхээр олж чаддаг гэж ярьсан шүү дээ. Энэ дээр ингээд маш гоё одоо ингээд олоод байна, маш гац жаргалтай байна, сэтгэл хангалуун байна. Хэдий тийм үр хүүхдтэйгээ тийж нэг хийсэн юм а одоо үр хүүхдтэй 2 3 хүүхдтэй хүмүүс маань хэдий ингээ хүүхдээ өдөр болгон хийдэг юм а хийдэг ч гэсэндээ тэрэндээ залхахдаг ч гэсэндээ яалтчгүй хийхээс өөр зайлшгүй шаардлагатай үр хүүхдээ хүн одоо өсөхийн тулд ингэж цаг зав гаргадаг гэдгийг угаасаа бүх хүмүүс маань мэдж байгаа. Тийм учраас маш ухаалаг харилцаж байна, маш удаан хөдөлж гин, маш гоё шийдвэрүүд гаргаж гин, нэгнээс солилцож чадчихин. Урд нь бол ингэж их гүйж хурдан урд нь яадаг байсан бол одоо ойлгоцсон. Тэгээд эзэн хаан батлаад өгж гинэ. Маш гоё ингээд гэр бүлийн харилцаа бол маш гоё, ноён энергитэй, ийм гоё. Энэ бол маш том арканууд гарч ирсэн байна л да. Тэгэхээр хамгийн гол чухал зүйл чинь ер нь бол маш гоё, тайван, сайхан. Гэхдээ ингээд та бүхэн маань өөрөөсөө бүх зүйлийг ингээ хийгээ бүтээч гэсэн ийм гоё гайхамшигтай, эрч хүчтэй, эр зоригтой. Тэгээд өөрийнхөө хүслээрээ ингээд гоё бүтээж чадсан ийм гоё гал эрч хүчтэй ийм гоё хүмүүсээ зарим нэг талаараа жоохон зөрүүд ч гэсэндээ яагаад гэвэл энэ эзэн хаан чинь маш гоё зүйлсийг та нар дарга байж болно, хуурай бизнес эрхтэгч байж болно, алиалгаар нь сонсож болно. Тэгэхээр зэрэг маш тийм мундаг хүмүүс байна л да. Тэгээд ингээд гал эрч хүчээ маш гоё өөртөө зохицуулж чадсан, өөрийнхөө тэр энергитэй маш гоё тааруулж чадсан гоё энергитэй харагдаад байна. Гэр бүл дээрээ маш нөхөр нь бол маш сайхан ингээд бас алсыг харж чаддаг тийм гоё сэтгэл зүйтэй ийм гоё хүмүүс харагдаад байна л да. Маш гоё харагдаад байна. 2 дугаар бүлгийнх нь үнэхээр 2025 онд гэр бүлийн харилцаа бол үнэхээр төгс харагдаж байна. Аз жаргал хүсье. Тэгээд маш гоё хүмүүс байна. Маш гоё удаан зүйлсийг их удаанаар төлөвлөж хийдэг төрлийн маш гайхамшигтай тийм хүмүүс байна. За магадгүй энэ дотор бас ингээд өөртөө жоохон итгэлгүй тийм хүмүүс байсан бол та нар маань эзэн хаан шиг тийм гоё энергитэй хүмүүс шүү. Өөртөө итгээрэй. Тэр хүсээд байгаа зүйлсээ бас хийгээрэй. Чиний тэр хүсээд дурлаад байгаа зүйл чи яг үнэн шүү гэж бас би хэлмээр байна л да. Бүр тэр үгийг санаанд орж ирээд ах юм нэ. Тэгэхээр зэрэг өөртөө бити тэгж өөрийгөө доош нь хийгээрэй. Ер нь чиний санаанаас тэр дотроос ч гарч ирээд байгаа зүйл чинь яг үнэн байдаг шүү. Та нар бол энийг бүтээснээр эзэн хаан шиг ингэж амьдрч чаднаа гэдгийг бас хэлмээр санагдаад байна шүү. Тэгэхээр маш мундаг гарч ирээд байна. За. Тэгээ синглчүүдтэй үзсэн. Teaser гэдэг энэ. I don't want to chase anymore. Би дахиж хөөхийг хүсэхгүй байна. За. Магадгүй тэр синглчүүд маань ингээд экс ч юм уу ингээд экстэйгээ хамт амьдраад ингээ явж байсан бол тэр экс чинь чиний хүснээр магадгүй байж чадаагүй ч юм уу ямар нэг байдлаар та хоёр шал ондоо харилцаатаа үүсгдэг дандаа ингээд хэцүү харилцаа үүсдэг байсан бол одоо та бүхэн маань ерөнхийдөө ойлгоод мэдээд авчихсан. Одоо би дахиж ийм хүмүүсийг хөөн гэдэг чинь буруу зүйл байна. Би буруу зүйл хийгээд байсан юм байна гэдгээ маш сайн ухаарад ойлгоод явж байгаа төрлийн
Тиймэрхүү хүмүүс байна. Нэг болвол нэгдүгээр групп, хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүс маань хайртай одоо нэг залууд ингээд татагдлаа гэж бодоход тэрний араас магадгүй урд нь тэгээд экс тэгээ араас нь гүүгээл ингээд чаргууцалдаал ингээд араас нь мессеж бичээл залгаал ингээд байдаг байсан болвол тэгж нэг утгаараа бас ойлгож болно. Ахиж би ийм байдалтай өөрийгөө тэгж хөнгөн үнэлүүлэхгүй. Би чи үн цэнтэй хүн шүү дээ гэдэг ойлголтыг аваад явж байгаа тиймэрхүү хүмүүс бас синглчүүд бас байхаар харагдаж байна. Тэгэхээр маш мундаг байна. Тэгээд урдны харилцаанууд дээр болохгүй болоод таны амьдралаас явсан байгаа учраас тэгээд бүх зүйлийг хөөж төхөөн тэгээ араас нь тэг чаргууцалдаг тиймэрхүү энергиудыг ерөнхийдөө та бүхэн маань ойлгож ухаарад ерөнхийдөө таньсан байдалтай гайхамшигтай харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ ер нь 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ахиж би ингээд эрэгтэй хүний араас гүөх нь онцгүй юм байна. За би магадгүй ингээд эрэгтэй хүн сонсож байгаа бол би ахиж энэ эмэгтэй хүнийг гомдоох тал дээрээ ер нь гомдооч болохгүй юм байна гэдгийг бас ойлгоод явж байгаа. Иймэрхүү бас хандлагатай байна. Хитрхи би бас сүрэгтээд ингээд эмэгтэйгээ бас гомдоочдгийг гомдоогоод би бас нэг хөөждөг тал байгаа гэдэг ч юм уу. Гэртээ авчиж жоохон нөгөө эмэгтэйгээ буруутгаад жоохон ингээд бүр уурн хүрхээрээ ингээд хөөхийг уулна хүсдэггүй хэрнээ хүсч амнаас нь тэр үг нь гарчдаг ч юм уу. Иймэрхүү бас байдал надад орж ирээд байна л да. Тийм болохоор ингээд аль алт нэгнэр сонсороо гэж хүсмээр байна. За тэгээд дараагийн үе шатнд синглчүүдэд маань маш сайхан романтик гоё цэцэг барьчихсан та бүхэнд бол набор барьсан хоолнд урахаар маш гоё мессеж ирэхээр яс гайхамшигтай харагдаж штэ. Тэгээд таны яг зүүн сонгоор чинь ингээд нэг сайхан залуутай уучрахаар за энэ яг миний хүн байна да гэд нэг зүрх сэтгэл чинь нэг сум зоогдохоор харагдаад байна л да. Тэгэхээр зэрэг та бүхэн маш гоё хүнтэй уучрах нэ. Энэ хүн чинь болвол за цаг хугацааг би хараагүй ерөөсөө. За энэний нэг цаг хугацааг хараад өгчдөг ч юм уу да. За миний мэддэг англи үг гарч ирээсэ гэж хүсье. За би тэгэхээр гарч ирэхээр байгаа байхгүй юу? 2025 оны дүүртэл 2 дугаар бүлгийн хүмүүстэй хизээ тэр сайхан романтик тийм гоё болзаан дурхаар ийм сайхан хүн гарч ирэх вэ? Frozen. Time is frozen. За ингээд цаг хугацааг би ерөөсөө хараагүй байж байгаад уул нь хүн гараад ирсэн. Синглчүүдэд гоё шинэ хүн гарч ирэн гэсэн болохоор би цаг хугацааны картнаас авлаа. Тэгсэн чинь time is frozen гинэ. За та нарт бол 55 гэдэг тоо маш чухал харагдахаар байна. Time is frozen. За ямар ч хэсэн цаг хугацаа сарны картууд гарч ирсэн байна. Ер нь өсөх сарнаар юм уу ямар ч хэсэн юм гоё цаг хугацаа прозон гэдэг чинь одоо за ямар ч хэсэн тиймэрхүү карт тийм та бүхэн маань орчуулаад тэгээд ойлгоод аваарай гэж хэлье. Тэгээд энэ цаг хугацааны карт маань ингэж хэлж байна. Time is frozen. Ямар ч хэсэн цагтаа нэг юу гарч ирсэн байна. Тэгж ойлгоорой гэж хэлээ. Тэгээ та бүхэнд энэ хүн чинь мессеж бичгээр байна, чат бичгээр байна. Энэ хүн чинь та хоёр сэтгэл зүрхний гүнээс ингээд нэг таталцал мэдрэх нэ. Тэгэхээр маш гоё романтик синглчүүдэд царайлаг залуу гарч ирэхээр байна. Магадгүй энэ 30 гарцсан залуу ч юм шиг, 20 гарцсан залуу ч юм шиг, магадгүй энэ шивэстэй залуу сахалтаач юм шиг жижиг спорт айгүй их сонирхдаг ч юм уу, юм малгай их өмсдөг хүн юм уу, тиймэрхүү хүн байж магадгүй байна. Цаана ингээд гоё цагаан морьтой ханхүүжин гарч иргээр байна штэ. Та бүхэн маань ойртой ерөөсөө ийм гоё хүнтэй тааралдаг бол та бүхэн маань сайн явсны тийм гоё бэлгэн ингээд одоо
ингээ ертөнцөөс гоё илгээж байгаа. Одоо энэ дээр Lovers гарсан штэ. Тэр Lovers card одоо энэ дээр ингээд Lovers card маань гарч ирсэн. Тэгэхээр энэ гоё хүн чи синглчүүд гарч ирэхээр байна штэ. Гоё харагдаж байна. Яста мондаг. Тэгээд ахаад би карт татсан байна л да. Тэгсэн нарныг үзэр гарч ирсэн. Та нар бол энэ хүнтэйг уулзсанараа хүүхэд чиг аашлах нэ. Дураараа байх нэ. Яста жинхэнэ сүнснийхээ хамтрагчтайгаа уулзгаар таныг бол бүжиглээ гэхтэн бүжиглдэг, дуулаа гэхтэн дуулдаг. Таныг хийсэн бүхний чинь гоё дэмждэг. Ийм гоё нар мэд гэрэлтүүлсэн та хоёрын харилцаа ёо. Үнэндээ л яста төгс харилцаа байна. Одоо таны нөгөө хүссэн бүхний чинь ингээд өгөхөөр ийм гоё хамтрагчтай болохоор байна. 2000 за цаг хугацаагийн би хилцэн байгаа тэрийгээ өөрсдөө тэгээд орчуулад ойлгож аваарэ. Тэгээд ер нь болвол та эмэгтэйгийн хувьд ер нь бол гоё эрэгтэй эмэгтэй хоёр гарсан байгаа зин амар гоё ёо. Тэгэхээр ингээд нар мэд гэрэлтэх нэ. Эмэгтэйчүүд нь бол ийм гоё романтик залуутайгаа ер нь нар мэд гэрэлтэж аз жаргалыг мэдрэх нэ. Та урдны тэр онцгүй байсан хүмүүсээ мартах нэ. Өөрийгөө та хуучнаа их тавьж явуулснараад маш гоё зүйлс чинь гарч ирэхээр ийм гоё эрэгтэй хүмүүс сонсож байгаа бол ийм гоё эмэгтэй чинь гарч ирэхээр ийм гоё гэрэлтэй ийм гоё өөрөөс аура энерги нь ийм гоё шар гэрэлтэй, нар мэд шар гэрэлтэй, таны зүрхэн чи ийм гоё хүн нүдэнд чинь тусах нэ. Магадгүй тэ эмэгтэй хүмүүс харж байгаа бол ийм гоё ер нь спортлог залуу гарч ирэхээр байна л да. Шивэстэй бас тэгээд жижигхэн үстэй ч юм уу нэг бол үсээ бас боожгсан төрдөг буржгар үстэй ч юм уу ийм гоё өвтгөн өмсгтэй сахалтай 30 гаруй насны 32 3 та гэмээр иймэрхүү хүн гарч ирэхээр байна ёо. Мундаг гоё гарч ирсэн байна. Тэгээд энэ 2 дугаар бүлгийнхэндээ тэгээд айгу амжилт хүсье гэж хэлмээр байна. За одоо тэгээд юу сахиусан тэнгэрийн зөвлөгөө карт авсан байна. За энэ дээр Омега гэд карт гаргаж ирсэн. Тэгэхээр энэ бол 2025 оны дүүртэл ярьж байгаа тэр энерги гэж ойлгоорой. Ер нь бол 2025 оны дүүртэл 2025 онд та нартай цуг байх ийм гоё сахиусан тэнгэрийн Омега гэдэг энэ гоё мөр гоё давхиж байгаа цоройж байгаа ийм гоё сахиусан тэнгэрийн морь харагдаад байна л да. За ялалт таны хүсэл ялалт гинэ. Таны хүсэл биелэх гэж байна. Үргэлжлүүлээрэй. Вау, тэр харалтаа. Ингээ гоё хайр дуурлал ингээд хүсэл чинь ажил төрөл дээр ч гэсэн ингээд аль нэг тал дээр та бол ялалтаа одоо ингээд байгуулсан байна. Байгуулж байна. Таны хүсэл биелж гэн үргэлжлүүлээд байгаараа бити шантраараа гэсэн мессеж ирж шүү. Та ямар ч ажил хийдэгч бай. Ямар ч хүн хоорондын харилцаатай аач бай. Ямар ч байсан та бүхэн маань сайн сайхныг бодож өөртөө яах хэрэгтэй байна л да. За энэ unlimited possibilities. За яагаад би уншиж чадахгүй байж ингээд төгдөрч уншаад байна гэж бодож иж магадгүй. Тэгтээ би хүн учраас бас англи хэлийг тэгтээ тодорхой хэмжээнд жоохон ярих хэмжээний ойлгодог. Тэгтээ ер нь бол ингээд англи хэлээр би чадахгүй ч гэсэн чаддаг тэгээд ингээд оролдоод байгаа шүү. Тэгжээч миний бас нэг англи хэлний акцент маань бас нэг арай өөрчлөгдөх тийм санагдаад байгаа учраас би ер нь жоохон болох уншдаг ч гэсэн би уншмаар санагддаг. За хязгааргүй боломжууд гэсэн бэ шүү. Вау. Энэ бол бөөгийн сахиусан бөөгийн Oracle картаас авсан карт байна л да. Тэгэхээр маш гоё зураглалтай мөнгөний модны хязгааргүй боломжууд ийм гоё олон навчил цэцгэстэй таны амьдрал 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ийм гоё навчил цэцгэстэй таны амьдрал хязгааргүй их боломжууд байгаа юм байна 2 дугаар бүлгийнхэн. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр болоод
ийм гоё хязгааргүй боломжууд гарч ирсэн бөөгийн Oracle картаас гарч ирсэн. Тэгэхээр шинэ эхлэл ба дотоод хүчийг илэрхийлдэг карт ер нь байна. Тэгэхээр зэрэг зарим таны бодол итгэл таныг хязгаарлаж байна. Зарим нэг хүмүүс нь ингээ зарим бодол итгэл үнэмшлээсээ болоод хязгаарлагдмал байдаг. Байгаад байна л да. Таны өмнө гайхамшигтай зам боломжууд нээгдэж байна. Сансар огтгон хүч танд нээлттэй байна. Таны хүч мөрөөдөл бодит амьдралд ойртож байна. Гэхдээ зөв анзаарах хэрэгтэй байна. Өнгөрсөнд болсон айдас чадахгүй гэсэн бодлоо тавьж явуулаарай. Та бүтээлч хүч таны үг сэтгэл бүгд бодит байдлыг бүтээдэг. Тэгэхээр төсөөлөл 100% итгээрэй. Эсвэл биелээд явж байгаа хүмүүс бас байж болно шүү. Энийг бол хоёр утгаар ойлгоорой. Зарим нь бол өөрийгөө сонсдог төрлийн тийм хүмүүс байгаа штэ. Бодит байдлууд чинь бас биелээд явж байгаа тийм гоё хүмүүс бас байгаа. Эсвэл өөрийн дотоод ертөнцөө таних нь маш чухал байх шүү. Шинэ боломжууд нээлттэй байлгаараа. Тэгэхээр та бүхэн маань шинэ боломжуудыг маш гоё эрэлхийлээрээ. Уул нь маш гоё гайхамшигтай гарч ирж байгаа. Тэгээд та бүхэн маань саяны энэ уншиж өгсөн энэ ирээдүйн уншлагуудыг маань сайн ойлгож таны өмнөд бол маш гоё орчлон ертөнцийг хязгааргүй боломжууд нээлттэй байна. Тэгэхээр та бүхэн маань үүн дээр анхаарал аваарай. Та бүхэн маань үг хэлдэг, үйлдэл хөдөлгөөн бүх зүйл чинь орчлон ертөнц бол сонсож шүү. Тэгэхээр та бүхэн маань энэ дээрээ илүү их анхаарах нь хязгааргүй боломжууд та бүхний амьдралд ирээд байгаа учраас та бүхэн маань энэ дээр анхаараарай. За height preset гинэ. Энэ бас бөөгийн өндөр санвартна гэсэн бас карт байна л да. Маш гоё гайхамшигтай гарч ирсэн өндөр шүтэн. За intent and great гэсэн байна. Өндөр шүтэн. За таны бодол, санаа, үг, үйлдэл бүгдийг бүтээж байна. Санвартна шиг та ухаан ба нэгдэл дээр ажиллаж байна. Оюун ухаан ба нэгдэл дээр ингээд ийм гоё нэгдлийн нийгмийн ухамсар дээр ажиллаж штэ. Тэгэхээр сүнслэг утгал гэсэн утгатай л да. Та удирдлагын энергийг хүлээн авч бусдад урамшуулж чиглүүлэх хүчтэй хүн юм аа. Тэгэхээр бөө санаартсан шиг хүчээ төвлөрүүлээ. Зан үйл ухамсар бүтээх хүч бие танд. Энэ карт гарах нь маш хүчтэй энергийг илтгэхэд байна л да. Сүнслэг хүч улам нэмэгдэж байна. Таны зүүн совин манифест маш бодит амьдрал дээр чинь маш хурдтай ингээ биелээд байгааг харуулад байна. Тэгэхээр 2 дугаар бүлгийнх нь үнэхээр мундаг байна. Тэгэхээр ийм гой зөвлөгөө картууд гарч ирсэн учраас 2025 оноо дүүртэл ийм сайхан энергиэрээ үргэлжлүүлээд байгаарай гэж хэлмээр санагдаж байна. Энэ нэр хайр дурлалын карт дээр зөвлөгөөгөө авах мартсан байна. За only time will tell гэсэн байна. За тэгэхээр энэ маань цаг хугацаа харуулнаа гэж юм л да. Цаг хугацаа харуулна. Тэгэхээр ингээд энэ болох дээрээ энэ 2025 оныг дүүртэл аливаа хайр дурлал гэдэг асуудал орчлон ертөнцид ер нь хүлээн зөвшөөрөгдсөн ийм гоё харилцаа байдгаа. Энэ ян энерги байдгаа. Тийм учраас ер нь бол энэ хүний амьдрал гэдэг чинь хайр дурлал гэдэг зүйл маш чухал байдгаа гэдэг үндсэн дээр би сонголтын картан дээр ингээ авч ирсэн байна. Тэгсэн энэ карт маань ийм гоё цаг хугацаа л харуулна. Тэгэхээр ингээд гол ингээд reading одоо хайр дурлалын синглчүүдээс ч сонсч болно. Гэр бүлтэй хүмүүс ч гэсэн сонсож олон цаг хугацаа л харуулна. Бүх юмыг одоо ажил төрлийгч бай, хайр дурлалыгч бай. Цаг хугацаанд бүхнийг харуулдаг шүү дээ. Тийм учраас энэ бүхэн дээр маш сайн анхаараарай. Тэгээд би нэр хувийн уншлага бас авж байгаа. Тэгээд хувийн уншлага авъя гэсэн хүмүүс маань
чатаар ороод ирээрээ гэж одоо нөгөө YouTube-ийн юун дээр байгаа description box дээр тавьсан байгаа линкүүд дээр дараад ороод ирээрээ. Аль нэг болж байгаа линкийг нь дараад ороод ирээрээ гэж хүсмээр байна. За баяртай. За сайн байцгаана 3 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За энэ удаагийн мэргээ эхлэхээс өмнө би дуу таягаа дуургах болно. 2025 оноо сайн сайхан ногтож өнгөрөөхийн тулд тэгээ сайн сайхан дээрээ төвлөрөх бидэнд зайлшгүй шаардлагатай учраас энергийн цэвэрлэгээ бас бяцхан явуулъя гэж бодож байна. За 3 дугаар бүлгийнхэнд миний дуу таях маань нэг сайн сонсогдсонгүй. За уншлагадад оръё. За Shine Bridge гэдэг гэрэлтүүлээрээ гэдэг карт гарч ирсэн байна. Энэ болохоор 2025 оны дүүртэл танд тохирох энергийн шалгалт байна гэсэн үг л дээ. За гэрэлтүүлээрээ гэсэн байна. Та бүхэн маань та бясалгал хийж янз бүрийн юм өөртөө төвлөрч өөрийгөө гэрэлтүүлээрээ, өөрийгөө улам гэрэлтүүлээрээ. Зарим хүмүүс зүгээр л хүлээн авах болно. Зарим хүмүүс нь гэрлийг хүлээн авч сөрөг энерги таны гэрлийг дарахыг бүү зөвшөөрөөрэй гэсэн байна. Энэ магадгүй 2 дугаар бүлэг дээр ахиж гарч ирсэн санагдаад байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхэн маань хоёрыг бас сонсоод үзээрэй. Тэгээд магадгүй танд тохирох мессеж чинь 2 дугаар бүлэг дээр байж магадгүй гэж санагдаж байна. Нэг бүлөө 2 өглөө за тэрний аль нэг шүү. Тэгээ сонсоод үзээрэй гэж хэлье. За ерөнхий энерги дээрээ энэ 3 дугаар бүлгийнхэн маань ер нь энэ 2025 оны дүүртэл ямархуу энерги зөнгөлөх вэ гэдэг дээрээ авсан байна л да. Тэгэхээр зэрэг ер нь бол хамгийн чухал мессеж нь болохоор та бүхэн маань зүүн савнгоо маш сайн дагах хэрэгтэй байна. Юмд яарч сандрахгүй өөрсдийгөө ерөнхийдөө гоё тайван тогтуун байлгаж зүүн савнгоо мэдрэмжээ маш сонсох нь маш зүйтэй юм байна. Тэгж чадсанараа 2025 он маань харьцангуй сайхан тайван ер нь сайхан өнгөрөхөөр харагдаж байна. Тэгээд ер нь болоо энэ ирээдүйн хараад ахад ер нь анхаарах зүйлсүүд бас гарч ирсэн байна. Тэгээд ер нь ерөнхий энерги дээрээ зүн мэдрэмжээ үйлдэлүүдээ ер нь сайн сонсож ажиглах нь чухал юм бэ шүү. Тэгээд ер нь бол өөрийнхөө дотоод хүүхдийг маш сайн сонсож тэгээ хаяадаа өөрийнхөө дуртай сонсох дурт байгаа хөгжмөө сонсдог ч юм уу, эсвэл сайхан дуу хөгжмийг сонсдог ч юм уу, ямар нэг байдлаар өөрийнхөө дуртай зүйлийг хийвэл маш гоё аз жаргал авахаар харагдаж байна. Тэгж чадсанараа ер нь 2025 оныг маш сайхнаар үтгэхээр өнгөрөөхөөр тэгж харагдаж байна шүү гэж хэлье. За 2025 оны дүүртэл ер нь хүн хоорондын харилцаа, хандлага юун дээр анхаарах вэ гэдэг дээрээ ерөнхийдөө авсан байна. Тэгээд ер нь бол маш их бодлын зарим хүмүүс маань бодлын маш их төөрөгдөл ихтэй маш их зүйлийг бодож төлөвлөд байна л да. Тэгээд тэгэхээр хитрхийх бодсноосоо болоод өөрийгөө сонсч чадахгүй, гол нь бол өөрийгөө сонсороо гэж хэлсэн байгаад байгаа.
Тэгэхээр ер нь бол бодолтой ихэн бодох тусмаа өөрийгөө алдаж гээдэг учраас ер нь энэ аягийн хаан шигээ ийм гоё тайван тогтвон байж өөрийнхөө зөн сонгоо сонсож мэдрэмжээ сонсож ер нь бол бусдаа бас маш гоё зөөлн тайван тогтвон харилцах маш их чухал юм байна. За бусдыг гомдоочоод сүүлдээ ингээд өөртөө харамсах тийм сэтгэлүүд маш их төрөх учраас энэ дээр анхаараарай. Ер нь хүн хоорондын харилцаа тал дээрээ тэгээд ер нь аягны хаан шиг ийм гоё тайван тогтвон ер нь бол өөрийгөө ажигласан байдалтай байх юм бол 2025 он маань ер нь маш сайхнаар дүүрхээр харагдаж байна. За ажил төрөл бүтээнч ямар байна вэ гэдгийг асуусан байна. Тэгээд зарим нэг хүмүүс маань ер нь саад тодхрууд байсан ч гэсэнтэй тэрэн дээрээ хүлээн зөвшөөрөөд ер нь удаан тэн дээрээ байгаад байгаа. Ажил төрөл нь ер нь бас ингээд болохгүй байсан ч болгондоо гэдэг нэг гүрийсэн сэтгэл зүгээр ер нь бол энэ дээрээ би ингээд сайн ажиллах ёстой юм байна гэж зарим хүмүүс маань ойлгоод ухаарад ингээд явж байгаа харагдаж байна. Тэг яг иймэрхүү зарим хүмүүс маань болохоор би тухгүй байна. Энэ байдал дээр би одоо ингээд ажил төрлийн бүтээмж бас нэг тийм тодорхой харагдахгүй болохоор би энэ ажил дээр нэг тодорхой гоё үр дүнд хүрч чадахгүй байна. Би юм байна. Миний мөнгө төгрөг, цалин мөнгө төгрөг маань өсөхгүй байна. Би ийм их ажил хийгээд ахад ингээд намайг үнэлэхгүй байна гэдэг дотроо тийм онцгүй сөрөг энергитэй бас байгаад байгаа байдал ажиглагдаад байна. Тэгэхээр зэрэг иймэрхүү мэдрэмжтэй байгаа болвол ер нь бол тухгүй байсан ч гэсэндээ яг энэ зүйл дээрээ ер нь удаан байгаад өөрийнхөө дотор руу жоохон өндийгээд ингэх юм бол танд бол зөв гаргалгаа нь гарч ирэхээр байна. Тэгэхээр өөртөө хитрхи их ийм байна, тийм байна гэж гомдол гоншиханд явж байхын оронд ер нь яг энэ зүйл чинь ягаад гэвэл ертөнцөөс ийм зүйл хүнийг ойлгуулахын тулд ийм зүйл тохиолддог учраас энэ зүйл дээрээ ер нь хүлээн зөвшөөрөө дараагийн шат руу ч н орох гад ингээд яваад байгаа учраас иймэрхүү тухгүй байдлууд үүсээд байгаа. Ажил төрлийн тал дээр эсвэл бол ийм бусдаа жоохон онцгүй мэдрэмж авдаг ч юм уу иймэрхүү байдлууд ажиглагдчихсэн бол ер нь бол энэ байдал тухгүй байсан ч гэсэндээ тухгүй ажил хийж байгаа ч гэсэндээ жоохон ингээд өөрийгөө сонсоо тал дээр яхан бол та эсвэл бол зөв ажиллаа олох ч юм уу та энэ тухгүй ажилласаа гарах ч юм уу иймэрхүү шийдлүүд маш гоё гаргалгаа гарч ирэх учраас яг та энэ тухгүй байгаа дээрээ өөрлөгөө өндөөгөөрөө гэж маш их хэлхийг хүсэж байна. За тэгээд зарим хүмүүс маань маш гоё ажлын бүтээмж өндөртэй байна. Энэ бас 2 дугаар бүлэг дээр гарч ирсэн санагдаад ах юм. Нэг гоё ажлын хамтрал энэ төр ер нь бол ажил төрлийн бүтээмж өндөртэй байна. Тэрнийг үр шимийг хүртэж байгаа. Гэр ажил төрлийн хувьд сэтгэл хангалуун байгаа. Ер нь бол сайхан мэдрэмжтэй байгаад байгаа тийм гоё хүмүүс байна л да. Тэгээд сэтгэл бол үнэхээр гоё ханамжтай, өөрийгөө сонсож хийж бүтээсэн ажил төрөлтөө хэлэх үгтэй, хийж бүтээсэн ажилтай ийм сайхан энергитэй хүмүүс харагдаж байна. За тэгээд энэ ажил дээрээ та нарын ямар нэг хүсдэг бодож исэн ажил байна уу гэд тийм нэг бодол дээрээ та нарт байж магадгүй. Тийм учраас би нэг карт суулсан байна л да. Тэгсэн чинь 3-ын зоос маань уруу хараа гарч ирсэн. Тийм болох дээрээ хараахан та бүхэн маань бодоо төлөвлөөгүй байгаад байгаа. Жохон ингээд бодит амьдрал дээрээ та нарын бодол оюунд чи арай орж ирээгүй байгаад нь уул нь бол хамтрал ийм нэг ажил хийдэг ч юм уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм нэг хальт орж ирээд гаргаа явуулчихдаг ч юм уу. Энэ бүхнийг бичиж тэмдэглэх нь маш зүйтэй юм байна. Тэгэхээр та бүхэн ер нь бол 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрийгөө сонсох нь маш чухал харагдаад байна. Тэгэхээр
Тэгхийн бол дараагийн тэр бодож исэн ажил чинь ер нь ингээд гоё цэгцэнд ороод биелэхээр амьдрал дээр бодит байдал дээр гарч ирэхээр хөрсөн дээр бууж ирэхээр маш гоё гарч ирэхээр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань магадгүй бодож төлөвлөөгүй, магадгүй бодцоод тэрийг ажилд болгоогүй иймэрхүү байдлуудаар сонсоод үзэрэй гэж хэлмээр байна. Тэгэхдээ энэ бүхэн чинь ер нь бол энэ гурван зоос чинь дээш арга гард ирэхээр биелэхээр байгаад байгаа байхгүй хамтрал. Гурван хамтрал гэдэг чинь өснө хөгжих хамтрал байхгүй юу? Магадгүй та бүхэн маань хүмүүстэй нийлээд нэг ийм ажил хийхэнсэн гэж бодож исэн бол тэр бүхэн чинь одоохондоо та бүхэн маань бичиж тэмдэглээгүй, өөрийнхөө тэр оюун ухаандаа оруулж суулгаагүй, далд хумсартай суулгаагүй учраас хөрсөн дээрээ ил гараагүй байна л да. Энэ маань ингээд яг дээш гараад ирэхээр маш гоё хамтралыг ер нь цаашдаа хамтрал 26 онд гоё хамтрал биелэхээр байгаад исэн бохоггүй юу. Тэгэхээр та бүхэн маань энэ дээрээ сайн ажиллаарай, өөр дээрээ сайн төвлөрөөрэй гэж хэлмээр байна. За мөнгө төгрөг санхүүгийн хувьд яаж өрнөж дүүрэх вэ 2025 он маань гэж асуусан байна. Тэгэхээр Temperance карт маань гарч ирсэн, төлөв даруй гэд карт маань. Тэгэхээр та бүхэнд маань мөнгө төгрөгийн тал дээр хит их ажиллаад баланс маш их чухал байна. Хит их ажлын төлөө тэгж өөрийгөө зовоохгүйгээр ажил амралтаа зохицуулах нь маш гоё энергийг авчрах гэдэг байгаа байхгүй юу. Баланс маш чухал байна. Тэрэн дээрээ өөрийнхөө дотоод амар амгаланг маш их барих нь чухал байна. Дотоод хүчийг мэдрэх нь маш их чухал байна. Дотоод хүч гэдэг чинь дотор хүнээл сонсхийг яриад байна л да. Тэгэхээр бас төлөв даруй байдал маш их хэрэгтэй байна. Жохон ингээд авч цахилж ингээд хурд нь шийдвэр гаргаад идэг бол тэрийгээ жоохон дарах хэрэгтэй байна. Мөнгө төгрөгийн тал дээр. Тэгээд ер нь бол баланс. Тэгээд нэг бол ингээд аялал хийх ч юм уу, гэр бүлийн зөв харилцаа тал дээр баланстай харилцаа чухал байна. Гэр бүлийн нэг бол гэр бүлээр аялах ч юм уу, ямар нэг байдлаараа мөнгө төгрөгийн хувьд гоё зүйлийг хийх нь чухал юм байна. Ер нь өөрлөгөө гэдгийг айгүй 3 дугаар бүлгийнхэнд маш их харагдаад байгаа учраас тийм учраас ингэж яриад байгаа шүү. Тэгээд бас ингээд гэр бүлийн асуудлууд их байгаад байна л да. Магадгүй ингээд гэр бүлтэй хэрүүл уралтай байгаа, аз жаргалгүй байгаад байгаа, жоохон тогтворгүй, байр суурьгүй ингээд эхнэр нөхөр хүмүүс ч юм уу ингээд мөнгө төгрөгийн тал дээр буруу шийдвэр гаргаад байдаг ч юм уу тиймэрхүү бас нэг энергитэй харагдаад байна л да. Тэгэхээр энэ мөнгө төгрөгөө болол зөв зарцуулах маш чухал юм байна. Тэгээд санхүүгийн хувьд бол ер нь орлого зарлагаа маш сайн хямдах хэрэгтэй байна. Эннээс болоод мөнгөө буруу төлөвлөж, буруу зарцуулснаас болоод бас нэг шударга ёс хэрэгтэй байна. Та бүхний мөнгө төгрөгийн тал дээр магадгүй ингээд буруу аргаар ингээд мөнгөө урсгацсан ч юм уу гэр бүл нь аз жаргалгүй байгаад байна л да. Тэгэхээр энэ зүйлсүүд дээрээ сөрөг зүйлс дээр анхаараарай гэж хэлхийг маш их хүсэж байна. За тэгээд би энэ дээр ахаад тодруулга авсан байна л да. Дөрвийн аз жаргалгүй байна, гэр бүл тогтворгүй байна, байр суурьгүй болчихсон, дэнжигэнж байна, салах нийлэх дээрээ тулчихсан бас нэг тиймэрхүү энергитэй харагдаад байна. Тэгсэн ер нь бол ингээд та бүхэнд маань ер нь энэ мөнгө төгрөгөө зөв зарцуулах юм бол цаашдаа ингээд аз жаргалтай байхаар нэг
нүүдэл суудал хийвэл их зүгээр харагдаад байна. Орон байр, газар орон ингээ солих ч юм уу. Эсвэл байраа амьдарч исэн байраа өөрчлөх ч юм уу. Ямар нэг байдлаар та бүхэн маань нэг л орчноо солих хэрэгтэй. Тэгж байж та нарын энерги нь ингээд эсвэл болоод ингээд даун болчихсон байгаад байгаа энерги ч маш гоё ап болж ирээд маш гоё дээшлээд гоё болохоор тийм гоё өөрчлөлт шинжилт орж ирэхээр ер нь бол харил гэр бүлийн тал дээр ч мөнгө төгрөгийн тал дээр ч ер нь өөрчлөлт хийхээр тийм хийх шаардлагатайг харуулад байна л да. Тэгээд мөнгө төгрөгөө маш сайн хямгадаж зарцуулалт маш чухал харагдаад байна. За тэгээд энэ хайр дурлалын тал дээр ингээ гэр бүлтэй хүмүүсийг үзсэн байна. Тэгсэн индесив гэдэг ийм карт гарч ирсэн байна. Бууж өгөх гинэ. За заримдаа бидний амьдралд шинэ зүйл орж ирэхээс өмнө хуучин зүйлээ орхих хэрэгтэй. Яв. Тэгвэл бидний ажил байх болно гэж байна. Тэгэхээр бууж өгөх харилцаа тал дээр нэг нэгэндээ ингээд сөргөлтгөөсөө илүү за хэн нэгнээ бууж өгөх ч юм уу. Ер нь бол иймэрхүү харилцаа бас их 25 оны дуустал чухал байх нэ. Тэгээд ер нь амьдралд чинь ингээд ер нь шинэ зүйл орж ирэхээс өмнө ямар нэг саад бид онцгүй зүйлс угаасаа ингээд орж ирэх нь тодорхой байдаг учраас хуучин зүйлсээ ингээд орхих хэрэгтэй. Хуучин харилцаа байсан бол тэр харилцаа хаях хэрэгтэй байна. Тэгээд ингээд яв гэдэг нь одоо бас нөгөө л нэг ер нь амьдралаа өөрчлөх хэрэгтэй байна. Яв ямар ч байсан ингээд явах хэрэгтэй. Тэгээд дараагийн ажлуудыг чинь ингээд юу яахаар байна л да. Уучлаарай би энэ картыг тайлбарлаж байгаа юу яасан бэ шүү. Солиод уншсан юм шиг байна. За байж гараа. За энэ карт энэ та нарын нөгөө сонголтын картнасаа энэ мессежийг авсан байна. Энэ болох дээрээ surrender гэсэн байна. За энэ та нарын сонгосон 3 дугаар бүлгийг сонгосон карт маань ер нь бол хүний амьдралд хайр дурлал энэ ян энерги маш чухал байдаг учраас ягаад ч юм би энэ хайр дурлалын оракл картаас сонголтын карт хийхийг хүссэн учраас сонголтыг сонгуулсан шүү. За заримдаа бидний амьдрал шинэ зүйл орж ирэхээс өмнө бид хуучин зүйлсээ орхих хэрэгтэй. Тэгвэл бидний ажил байх болно гэж байна. Тэгээ сая тайлбарлаад байсан тайлбар маань энэний тайлбар байгаа байхгүй юу? Тэгээд ер нь амьдралд бол шинэ зүйл орж ирэхээс өмнө бид нар бол хуучин зүйлсээ орхичиж шинэ гоё энерги орж ирдэг. Тэгэхээр та бүхэн маань хуучинтайгаа ингээд зууралдаад, гуниглаад, хэвтхийн оронд хөдлөө, босож хөдөл. Шинэ зүйлсийг гоё сэтгэн бодоо. Тэгэх юм бол явж хөдлөө. Хөдөлгөөн нь эхлүүлээ. Тэгэх юм бол амьдралч маш сайхан зүйл орж ирэхэд ойрхон байна. Тэг явснараа ингээд өөрчлөлтийг өөрөөсөө гаргаснараа сахиусан тэнгэрүүд чинь ингээд бидний ажил учраас бид нарт даатгаал гэсэн тийм утгыг харуулад байна л да. Маш гоё зөвлөгөө өгсөн байна. За гэр бүлтэй хүмүүсийн ингээд хайр дурлалын картыг нь авч өгсөн байна. Индикатив гинэ. Бууж өгөх шийдвэр гаргах шийдвэргүй гэсэн индикатив шийдвэргүй гэсэн карт гарч ирсэн. Шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа нь таныг өвтгөж байгааг бид мэднэ гэж байна. Тэгэхээр ямар нэг зүйл дээр таныг өвтгöd байгаа шийдвэрээ та бас гаргаж чадахгүй байгаа эргэл зүйтэй тэнгэл зүй ихтэй шийдвэр ерөөсөө нэг бол ингээд үнэхээр онцгүй харилцаа байгаад байгаа бол үнэхээр энэ дээр ч гэсэн ингээд мөнгө төгрөгийн тал дээр ингээд юу агаад гэрүүл уруултай жоохон онцгүй энергитэй байгаад байгаа. Ягаад гэр бүлийг онцлоод байна вэ гэдг нь одоо энэ гэр бүлийн
юм бат бөх суурьтай карт маань уруу хараа гарч ирээд жоохон тэгээд гэр бүлийг гэж яриад байгаа. Тэгээ ажил төрлөө магадгүй ингээд за ажил төрлийн тал дээр яах юм бол ажил төрөл дээрээ хэрүүл уруултаас эвлэлд нэгдэж чадахгүй байгаад байгаа, нэгэд суурьгүй байгаад байгаа. Өөрийнхөө шийдвэрт бас үнэнч бус байгаад байгаа энэ ажил төрлийн тал дээр, мөнгө төгрөгийн тал дээр жоохон тиймэрхүү энергитэй байгаад ийшүү. Тэгээд энэ бол бууж шийдвэргүй байгаад байгаа. Энэ бол таныг магадгүй ингээд тань ижил чинь ингээд таныг ингээд үнэхээр ингээд зоогоод байдаг болвол та шийдвэр гаргаж чадахгүй байгаад байгаа. Таныг бас зүрх сэтгэлийг чинь дотроос чи шийдвэр гаргаа гэдээ хахад та дараад албаар ингээд дараад за би энэ хүнээсээ салчих юм бол намайг хэн тоохов те, намайг 3 4 хүүхэдтэй 5 хүүхэд намайг хэн тоохов те гэдэг ч юм уу. Иймэрхүү маягаар өөрийгөө ингээд яадаг болвол дотроос чинь яагаад ч юм ингээд шийдвэр гаргаач бити ингэж битгий бууж өгөөч би өвдөөд ээ штэ гэдэг зүрх сэтгэлд чинь ингээд дотроос чинь ингээд чарлаад байгаа. Иймэрхүү бас мэдрэмж надад бас төрөөд байна л да. Тэгэхээр зэрэг ингээд гэр бүлтэй хүмүүс маань үнэхээр сэтгэлийг чи өвтгдөг тийм нэг харилцаатай байдаг бол ер нь шийдвэр гаргах маш чухал юм байна. Тийм харилцаа чухал байх шүү. За тэгэхээр үнэхээр шийдвэр гаргах чухал байна. Та зарим нэг хүмүүс маань ингээд үнэхээр таны ингээд зүрх сэтгэлийг ойлгохгүй байгаа. Та үнэхээр хичээгээд байсан. Таныг ойлгохгүй байгаа. Үнэхээр энэ аягны бас аягууд бас их гарч ирж байна л да. Тэгэхээр мэлхий заагас хилэнц энэ ордууд бас байж магадгүй л харагдаад байна л да. Айгуу гарч ирсэн. Тэгэхээр зэрэг 8 аяг гарч ирсэн байна л да. Тэгэхээр та бүхэн маань ямар нэг зүйл чинь ингээ болохгүй байгаад байгаа. Энэ харилцаа, ер нь мэдрэмжийг чинь ойлгохгүй байгаад байгаа. Энэ бүхнээсээ та бүхэн маань зарим хүмүүс маань явж байгаа харагдаад байна л да. Энэ бол зөв шийдвэр бас байна. Үнэхээр таныг бас ингээ зөв таныг дэмжихгүй, таны сүнсийг чинь сонсохгүй иймэрхүү хүмүүс байдаг болвол бас ингээд ер нь өөрийнхөө зүн сон мэдрэмжээ өөрөө сонсснороо зөв шийдвэр гаргаж чаддгаа. Тийм болохгүй энэ дээрээ маш төвлөрөө зөв шийдвэрээ гаргах дээрээ төвлөрөөрөө гэдгийг хэлмээр байна. За бас үнэхээр л өөрийнхөө тэр зүн сонгоо мэдэрч чадахгүй байна. Өөрийгөө сонсохгүй байгаад байна. Тэгснээр хаагдмал болчихсон байгаад байна. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа за нэг иймэрхүү байдаг да. За угаасаа л манай нөхөр ингэж харилцдаг. За манай эхнэр ингэж харилцдаг гэдэг ч юм уу. Ер нь бол буугаад өгчихсөн иймэрхүү хандлагатай ер нь харагдаад байна. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс гэр бүлийн харилцаа тал дээрээ үнэхээр энэ болохгүй байгаа шийдвэрээ гаргах хэрэгтэй. За заавал сал гэж байгаа юм биш. Ер нь бол бас харилцаа тал дээрээ шинэ амьдралаа ингээд өөрчлөх тал дээрээ ингээд тэгэх юм бол нүүдэл судал хийдэг ч юм уу шинэ энерги яснараа бас гэр бүл маань илүү өөр энергич шилжээд маш гоё илүү ингээд нөгөө хууч жоохон ингээ хайр дурлалын асуудал маань үнэхээр ингээд энерги нь үнэхээр буучсан, ком даун болчихсон байгаа бол сэргээх нь ингээд new choice оруулж ирэх нь маш чухал байна л да. Шин сонголтууд гаргах нь маш чухал байгаад байна. Гэр бүлийн харилцаа тал дээрээ за ойлгомжтой тайлбарлсан бах. Синглчүүдтэй авсан байна. Тэгэхээр бас нөгөө энэ 2 дугаар бүлэг дээр гарч ирсэн билүү магадгүй нэгийг бас сонсоод үзээрэй синглчүүд маань. За тэгэхээр зэрэг энэ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хайр дурлалын тал дээр шудраг бус гэд гараад ирсэн байна. Dishonesty гинэ. Dishonesty шудраг бус. Тэгэхээр ингээд худлаа ярьж хэлж биднийг салгасан гэж байна.
Магадгүй ингээд синглчүүдэд маань хин нэг нь найз нөхдөд ч юм уу, хин нэг нь ингээд худлаа ярьдаг ч юм уу, худлаа ярьж худлаа мэдээлэл сонсдог ч юм уу, иймэрхүү байдлаас болоод салсан ч юм шиг. Тэгээд ер нь бол энэ мэдрэмжээс өөрөө гимшээд байгаа тиймэрхүү мэдрэмжтэй зураглалтаа харагдаад байна л да. Худлаа хэлж биднийг салгасан гэд тэгээд салсныхаа дараа ингээд харамсаад байгаа ч юм шиг. Тиймэрхүү бас нэг жишээгээр бас ойлгож болно. Магадгүй ингээд шудраг бус харилцаа үүсчихсэн байж болно. Тэр хүн чинь таны тэр салсан экс чинь ч юм уу худлаа ярьж таныг араар тавих ч юм уу, ингээд бас нэг өөр жишээгээр сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр аль болох хүний тэр шийдвэр бол ганц ирээдүнг сонсоод гарахтаа чухал биш, өөрийгөө маш сайн сонсох нь чухал байдгаа гэдгийг бас энэ ирээдүнгээр дамжуулна хэлмээр бас санагдаж байна. За тэгээд дараагийнх нь юу нь болохоор энэ синглчүүд маань үнэхээр болж бүтэхгүй байгаа харилцаа. За болохгүй нэ. Бүтэхгүй харилцаан дээр ерөнхийдөө хит их автаад байгаа. Болохгүй зүйлээ л хараад шаналаад ингээд гониглаад байгаа. Үнэхээр ингээд за тэр хүнээс болоод би ингээд салсан да. Ингээд ийм мэдрэмжтэй байдаг ч юм уу, ингээд бас нөгөө шин зүйлийг өрөөсө харж чадхааргүй болчихсон юм шиг иймэрхүү энергиуд бас харагдаад байна л та. Тэгэхээр ямар нэг зүйлийг ингээ хүн рүү чихээс өмнө өөрлөгөө маш сайн тунгааж бодорой. Яагаад надад ингээ дандаа би хүнээс болсон иймэрхүү байдалтай байгаад байна гэдгээ бас нэг өөрлөгөө өндөөж харснараа та тэгээд бас шин зүйлийг харахгүй байна л та. Тэр хүнээс өөр сайн хүн одоо энэ урчлалд байхгүй мэтэр бодох ч юм уу, иймэрхүү байдал ажиглагдаад байна. Тэгэхээр энэ бол маш буруу шүү. Жижиг сэтгэж байна. Та бол маш сайхан эмэгтэй хүн юм аа. Тийм болохоор гол нь энэ сэтгэл зүрхээ маш гоё зөв зүйл дээрээ төвлөрүүлэх хэрэгтэй байна. Цаанаас ч танд бол шин зүйлсийг ингээд орчлон ертөнцөөс танд бол бэлтгэсэн байгаа нь харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээрээ та төвлөрөөрэй. Ер нь таныг ингээд өөрлөгөө өндөгөөрөө гэдэг нэг 3 дугаар ирээдүнг ер нь хилээд байгаа шүү дээ. Тэгээ зарим нэг хүмүүс маань болохоор синглчүүд маань болохгүй байгаа харилцаатайгаа ингээд зууралтаад байгаа энергитэй байгаад байна л та. Уул нь бол шин зүйл ингээд явж суудал хийхээр байгаад тэн дээрээ байгаад байгаа. Тэрнтэйгээ илүү их тасчихсан байгаад байгаа. Тиймэрхүү энергитэй бас харагдаад байна. Тэгээд энэ онцгүй байгаа энэ хитрхи их энэ бодлоосоо болоод хуучин энергитэйгээ зууралтаад байгаа иймэрхүү энергигээ тавьж явуулсан бас их зүгээр харагдаад байна. Хайр дурлалын тал дээр. За тэгээд бас ингээд би цаг хугацааны картнаас ингээд авсан байна. За энэ синглчүүд маань хизээ ингээд гоё хайр дурлалтайгаа уулзах вэ гэдэг дээр ингээд авсан л да. By the end of day гэж юм. Тэгэхээр зэрэг өнөөдөр орой ч юм уу ер нь ингээд энэ өдөр ингээд оройны нар жаргахаар ингээд та өөрлөгөө ингээд өндөх юм бол дараагийн шин зүйл чинь ингээд танд бол мэдрэгдэхээр ойлгохдохоор ингэж харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг та болоод энэ хайр дурлалын тал дээр би цаг хугацааг авсан учраас та ямар ч байсан өөрлөгөө өндөх юм бол ямар нэг гаргалгааг хизээ гэдгийг та надаас биш өөрөөсөө ингээд олохоор нар жаргах үед ингээд гоё гарч ирэхээр магадгүй маргааш энэ ирээдүнг маань хизээ орох юм сайн мэдэхгүй байна. Хідэн шөндөө ордог болов маргааш таач сонсдог та хариултыг олж авах ч юм уу ямар ч байсан нэг өдрийн дараа гэж ойлгоорой. Тэгээд танд бол та өөрлөгөө өндөх юм бол тэр энэ гаргалгаа чинь хизээ гэдг нь гарч ирэхээр байна. 46 гэдэг тоо бас маш чухал байж магадгүй. Тэгэхээр 9-ийн тоо 6 4 дээр 6 нэмээд 9 болно. Тэгэхээр 9-ийн тоо чинь юун дээр чухал вэ? Тавьж явуулах хэрэгтэй байна. Хуучин тавьж явуулах нь маш чухал. Цаг хугацааны карт дээр 9-ийн тоон дуусхор төгсгөлийг илэрхийлээд идэг. Тийм учраас та бүхэн маань магадгүй
дуусгах ёстой харилцаагаа дуусгах хэрэгтэй байна. Хуучин энерги тавьж явуулах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийнхэн маань ер нь их өөрлөгөө өндийвэл их зүгээр харагдаад байна. За дараагийн юу одоо сахиусан тэнгэрүүдийн карт, Oracle карт авсан байна. За Celesta гэдэг ингээд карт суулсан байна. За гэж сахиусан тэнгэрээ Celesta шин гэр эсвэл ажлын байр руу ингээд байр руу аз жаргалтай нүүж байна. Энэ хөдөлгөөний эрг шин энерги авчрах болно. Тэр ахаал нөгөө энэ маш гоё ирээдүнг байгаа аахгүй маш хоорондоо маш их холбогдож гарч ирж байгаа. Би бас маш их гайхаад маш сонирхолтой гоё мессежүүд гарч ирж байна. Тэгэхээр зэрэг энэ 25 оны энергийг дүүртэл ингээд сахиусан тэнгэрүүд Селена сахиусан тэнгэр маань шинэ гэр ингээд гоё орчноо өөрчлөх хэрэгтэй байна гэд ирээдүйдээ маш гоё таарад байна. Ажлын байр руу ойрхон нүүж очих хэрэгтэй байгаад байна. Тэгэх юм бол та нарт гоё шинэ энерги, шинэ эрг зүйлсүүд ингээд таны зөн совын чинь ирэхээр байгаад байгаа харагдаад байна шүү. Тэгэхээр ямар нэг байдлаар яв гэдээсэн шүү дээ. Энд дээр бас яв. Шинэ нүүдлэхий энэ бол гаццсан байгаад байгаа. Тэгэхээр сахиусан тэнгэрүүд маань маш гоё ингээд ойлгомжтой шин зүйл рүү ингээд нүүдэл судал хийгээрэй гэдгийг л сануулад байна л да. За дараагийн богийн картаас энэ карт гаргаж ирсэн байна. Сэтгэл хөдлөлийн чөлөөлөлт гэсэн байна. Зүрхний гүндэх дарагдсан мэдрэмжийг суулгах. Тэгээд сурлах энергитэй карт байдаг. Угаасаа энэ карт нь дотоод ертөнцийг уучлах, тавьж явуулах, шинэ эхлэлийг илтгэж байгаа карта. Тэгээд сэтгэл чинь удаан хугацаанд хадгалагдсан үе гашуу, уур гомдол, айдас, гомдол, гуниг зэргийг ингээд тавьж явуулах шаардлагатайг сануулад байгаа карт маань гарч ирсэн байна. Энэ карт маань усны элементтэй ингээд холбогдож байдаг. Тэгэхээр зэрэг өөртөө ингээд ер нь бол усны энерги учраас өөртөөгөө ганцаараа байхдаа уйлаарай. Тэ энэ нь өөрийгөө цэвэрлэж байгаа, ангааж байгааг илэрхийлж байгаа. Тэгээд энэ бол сүнслэг байдал шүү өөртөө. Ингээд уйлаад өөрийгөө цэвэрлэх юм бол сөрөг зүйлс чинь ингээд гадагшилж байгаа гэж ойлгоорой. Сэтгэлдээ буулгаж ингээд тэмдэглэл хөтлөж хайрын тал дээр хуучин гомдол харуулсал байж байвал тэрийг бас тавьж явуулах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр маш гоё ойлгомжтой гарсан байна. Тэгэхээр энэ бүхэн дээр маш сайн анхаарал аваарай. Та бүхэн маань маш гоё Oracle картууд гарч сахиусан богийн картын зөвлөгөө карт гарч ирсэн. За энэ Traveler гэдэг бас богийн сахиусан тэнгэрийн зөвлөгөө карт гарч ирсэн байна. За аялагч шин чиглэлд хөдлөх. Бас л хөдөлгөөн хийх хэрэгтэй. Аялах хэрэгтэй хэлж гэн. Хөдөлгөөн ямар нэг байдлаар хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж байна. Энэ карт нь өөрчлөлт, шинжилэлт, шинэ эхлэл, зориг, итгэлийн маш хүчтэй дохиог илтгэж байна. Одоо хуучин тойргоос гарч шинэ чиглэл, зоригтой эхлэхийг сануулад байна. Таны амьдрал шинэ үе эхэлж байна. Ажлын чиглэл, харилцаа, эсвэл дотоод итгэл үнэмшилтэй холбогдож байна. Бусдын хэлсэн үгэнд бус өөрийн зөн совингоо сонсож шийдвэр гаргах. Таны дотоод сүнс дотроос чинь шинэ зүйлийг хүсэж байна. Үнэхээр гайхалтай картууд гэрэлтэй асаач. Гой картууд маань гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 3 дугаар бүлгийнхэн маань 2025 оноос өмнө ер нь
2005 оны дүүртэл ер нь 26 он гарахаас өмнө энэ бүхнийг хийх маш чухал юм бэ шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд бүх зүйлс маань сайн сайхан болно гэдэгтээ итгэхээрэй гэдгийг бас хэлмээр санагдчихлаа. Тэгээд за хувийн бас уншдаг авч байгаа. Тэгэхээр тэр description YouTube description бокс дээр нөгөө линк тавьчихсан байгаа. Тэн дээр дараад холбогдоод ороод ирээрэй гэж хэлмээр санагдчихээн. За тэгээд ер нь бол 2025 оноо сайхан бүхнээр угтаарай, дүүргээрээ. 2026 оноо ер нь өөр лүгөө ер нь өндийгөө 2026 оноо угтаарай гэж хүсье. Баярлалаа баяртай.